Тэгээ ер нь яг тэр үед ер нь стримийг яг хийж эхэлчихсэн. Ер нь карантин их нөлөөсөн шүү. X мэргэжлийн тоглогч гэж явдаг байхгүй. Тий, яг монголчтой ан тоглож чаддаг хамгийн нас залуу баг гэж явдаг өстэй. Тухай чинь хүннүү гейминг гэдэг баг. YouTube яг мөнгө олдгоо. Монголын тоглолтыг тайлбар хийх ер нь бүр гоё юм дөө. Нэг нь гадных нэг нь Монголоос гэвэл чи ямар хоёр үнийг нэрлэх вэ? К яхта ерөөсөө тайлбар хийж үзэж байгаагүй юм байна. Тийм би бас энийг яриа гэж бодсон яг. Одоо за монголчууд тэр чигтээ биш л дээ. Гэхдээ ер нь хүмүүс нэгэндээ сайхан үг хэлж чаддгүй юм байлээ. За Лексорд ямар ч урилга хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За ажил нь сайн уу? Ажил сайн. За Лексор ч одоо бүр их олон зүйл инээ. Энд чинь стример. Тэгээ контент бүтээгч. Тэгээ мэргэжлийн e-спортын бас тайлбарлагч. Тэгээд одоо юу гэдгийг никнейм нь бол Lexor 2K. Тэ 2K. 2K. Тэ. Яг үндсэн эцэгээс өгсөн нэр бол Тэмүүлэн. Тэмүүл. За ингээд ямарсан Lexor никнейм нь бол Lexor. Тэгээд Тэмүүлэнтэйгээ уулзж байгаа яг таатай. Бид хоёр бол гэхдээ бие биенийг ер нь бол их олон жилийн өмнөөс бол бие биенийг таньдээ. Бүр Монгол телевиз юу яс гэдэг. Тийм шүү дээ. Одоо тухайн үе чинь болохоор яг Volume Plus байхад Lexor маань яг тийч Volume Plus дээр ажиллаж байсан шүү дээ. Тий, Volume Plus дээр эхлээд хөтлөгчөөр орчихсон. Тэгэл нөгөө ажлын оронтой та чинь бүгд Universal шүү дээ. Тий, ер нь. Тий, ер нь дотор байгаа хүмүүс их нь Universal шүү дээ. Янз бүрийн авьяастай хүмүүс идэгсэн шүү дээ. Тий. Бүх зүйлүүд ер нь давхар ингээ хамтдаа хийждэг. Тэгснэ хамтдаа нэг бас vlog гэдэр хийдэг тий. Юу лээ Wall-Life гэдэг влог гэдэг ус. Тэр дүүл баг анхных нь үе дөнгөж байгуулагдж явах үед орж исэн гэсэн үг үү? Гүү яг захирлаар нь уран заяа их чиг уран заяаг ирж байхад. Уран заяаг яг өмнө болохоор тем байсан шүү дээ. Тем ах. Би Америкийн улс руу яваад өгсөн тий. Оо за. Тэнд хэдэн жил болсон бэ? Volume Plus нэг жил гарам л болсон баг. Яг ажиллаад үндсэнгээр ороод нэг жил гарам болол. Хувь юмнуудаа тий хувь юмнууд руу гарсан. Гэхдээ тэр их тийм гоё дурсамжтай баг тий. Тэгээ ер нь яг дандаа үе тэнгийн залуучууд. Тий үе тэнгийн тэгээд ихэнх нь ер нь ах ихч байсан дөө. Тэгээд тэр үед чинь амар их юм сураад тэгээд тэндээс нөгөө өөр зорилготой орсноо шал өөр ажлын мессен дээр очиод тэгээд тэндээсээ нэлээ их юм сураал тэгэл удалгүй ер нь за ер нь одоо өөрөө юм хийдаа гэл гарчсан. Тэгэхээр ер нь бол тэндээс бас их тийм олж авсан зүйл бол ялцчгүй нөгөө нь юу юм бэ те? Edit. Тий. Editing ур чадварууд нэлээд суусан. Тин ч нөгөө бас тухайн үед ч нөгөө ажилдаг байсан эдитер, график дизайнер гэдэг хүмүүс чинь ер нь нэлээд мундаг хүмүүс байсан шүү дээ. Яг үеийн тэгсэр нь аягүй лаглаг чадварлаг залуучууд байсан. Тэгэл тэр эдийг ирээл яг грэйтүүд бас ирдэг. Грэйт дизайнерууд, эдитерүүд ирэнгүүт нь тэр эдийн хажууд суугаал ер нь юу хийгээд байна, яаж хийгээд байна. Юунаас тэг жоох нөв хаваас нь суралцж байгаа л ер нь эдит чи яг ингэсгээл болчдөг юм биш тэгэд. Сурж исэн юм байна. Энэ би зүгээр Volume Plus-ын зүгээр хамгийн уг суурь нь болохоор яг ийм график дизайнерын суурин дээр явцсан телевизэн шиг анзаардаг байхгүй. Ягаад гэвэл нөгөө тем өмнө захирал байсан. Тем чи өөрөө мундаг креатив тэгээд одоо юу гэдгийг график дизайнер байхгүй юу тий. Тэр лого мого бүтээх тэр дизайн өнгө дизайныг тааруулна гэдэг бол үгүйс мундаг. Тэгээ багац ер нь бол нэлээд сайн тийм мундаг график дизайнеруудаар бас нэлээд бүрдүүлж исэн юм шиг зүгээр анзаарагдаад тий. Яг анх Volume Plus-ын эхний нөгөө Wall-Life гэдэг контентууд гардаг багт л харчаад пүүх за эдний л ажилд орчих юмсан гэл. Тэр чинь тухайн мөрөөдөл байсан шүү дээ. Яг энэ хүмүүстэй үеийн залуучууд ах эгч нар яг нэг тийм гоё креатив хүмүүс байсан. Амар чөлөөтэй. Тэгээ нэг тим салбар ер нь байдаггүй шүү Монголд байхгүйсэн. Тий залуучууд байдаг, дуртай юм хийдэг, хамт ингэж контент хийдэг хүмүүс их цөөхөн. Тэгэл нөө хийж байгаа контентууд нь дандаа залуучууд руу чиглэсэн. Тэгэл яг тэнд л ажиллаж байгаа юм шиг санагдаад. Би ч өөрөө бас гэртээ ер нь 13 наснаас хойш гэрийнхаа комн дээр дизайны чиглэлийн юмнууд, эдитийг ер нь тийм жоохон эхний суурийг тавьчихсан байсан нэг. Өөрийн нэг YouTube бие даагаад сурцсан. Тэгээ яг тэрнгээрээ дахиад нэг жоохон сайжирчвал намайг энэ даварг ажилд авах бах та гэж бодож ирсэн. Тэгээд Солонгосоос ирээл санаандгүй нэг хувь тохиолоор тийшээ ажилд орохоор болол ирчихсэн да. Оо за. Хүй Солонгосоос гэсэн Солонгост юу нэр удаан байсан юм? Солонгост жил гарсан байсан баха. 17 онд ч 18 онд ирсэн юм уу? Тийм. Тэр чинь баг яг ковид өмнө шүү дээ. Тэг ковид ч 20 онд байхгүй. Тий. Ковид ч 20 онд болсон баг.
Тий. 19 оноос хойш дэгдээл ер нь дэлхийд нэг асуудлууд үүсэл тий. Тэг нэг Франц хүн Монгол дээр л тэгэл ер нь бүх юм эвгэрсэн шүү дээ. Үгүй тэр үед ер нь ямар мэдрэмж авч ирсэн бэ нэрээ? Тэр үед одоо айгүй хэцүү шүү дээ. Би ч яг дөнгөж нөгөө ахтай студнэгээд жил мэл болж илүү да. Яг хуваар дөнгөж. Яг хуваараа яг анх нэг рекламны студ гэж бит хоёр одоо Birdman гэдэг YouTube бидэг нэг ах. Бит хоёр ах намаа гэж нэг одоо юм сурцсан юм чи ер нь хоёул нийлээд студ нэгээд тэгээд эндээсээ гоё реклам хүмүүсийн контентийг бацдаг болъё гэж хэлээд тэгээд тэр чинь 19 онд эхлээд 20 оны 11 сарын 13-нд 11 сарын 11-нд юу байсан шүү дээ. Яг карантин ихсэн шүү дээ. Яг манай хүү том хүү чинь 11 сарын 13-нд төрсөн баг. Яг ковид эхлээд 2 хоногийн дараа төрсөн баг. Тэгээ яг ер нь айгуу тооцооноо тийм байна. Тэгээд яг тэгтээ дөнгөж ажил эхлээл студ чи ер нь нэг орлогогүй гэхдээ зарлага ихтэй үе дээр яг ковид гараад карантин тэг бүх нэмээд. Тэгээ яг тэр үед нь бүл нэмээд. Тэгэл за ер нь стрим хий да гэд. Тэгээ ер нь яг тэр үед ер нь стримийг яг хийж эхэлчихсэн. Ер нь карантин их нөлөөсөн шүү. Тийм. За ингээд ямар ч карантинлагдаад тэгээд гэртээ дүүл стриминг хийгээд эхэлж байхдаа ер нь юунаас эхэлж исэн бэ? Яг ер нь контри стрим амир их төгс. Тэрнээс өмнө стрим яг тоглодог стрим биш, тайлбар ер нь хэсэг хийсэн юм байна. 6-7 сар ер нь тасралтгүй тухайн үеийн Монгол багууд орж байгаа бүх тэмцээнийг Монгол багууч гэж тухай чинь тэгэл байгаа 5 power өөрчөө юу байлаа да нэг 2 3 баг байдаг гэсэн. D13 муруу гэд яг дөнгөж Монгол багууд Азад өрсөлдөж эхэлж яхад нь би яг студ дээр байж тараал тэгэл за тухай ч оюуны өмч ирэх мэрх гэх мэддэг юм чи тэгэл за фэйсбүүкээр зүгээр монголчлоо л тайлбарыг нийчигээд тэгэл 19 онд нэг 6-7 сар тайлбар хийж хагаад тэгээд тэмцээнүүд ч ер нь багасаал карантин яг гэргэртэй зоогдол тэгэл за одоо тэгвэл жоохон тоглоомын стрим хий гэж шийдээд тэгээд хийжсэн. Яг тэрний өмнө зүгээр тайлбарлал хийжсэнээс биш тоглоомын стрим бол яг тэр үеэс л хийчихсэн. Тэгээ өмнө болохоор ер нь зүгээр тоглоомын стрим хийнэ гэж боддог байсан ч гэсэн жоохон бие бариад байдаг байсан гэх юм уу яг өөрийнхөө бодож байгаа тэр персон яг бодож байгаа гоороо хийж чадахгүй болчихгоо нэг тийм чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд нэг тийм өөрийгөө жоохон хаацалаад идэгс. Тэгээд яг стрим хийж эхлээл тэгэл өө чи ер нь иймэрхүүл нэг тийм хэцүү юм бол байгаагүй юм байна гэл. Тэгэл ер нь цаашаа тасралтгүй стрим хийж эхэлсэн юм байна. Тэр анх яг ингэж хийж эхэлж байхад ер нь тайлбарыг хийгээд эхэлж байгаа 6 сар бас урт хугацаанд хийсэн биш үү те? Тодорхой хэмжээгээр тэр чинь тийм маш олон тэмцээнүүдийг тайлбарлаж байгаа. Тэр тайлбарлаж байхад ер нь ямар мэдрэмж авч ив? Анхандаа мэдээж эн чинь бас туршлага жоохон сул байгаа шүү дээ. Тэгээ мэдээж ингээд алхмаар ингээд тэмцээн болгоныг одоо тайлбарлах болгон дээр л эн чинь туршлага суuna гэсэн үг шүү дээ те? Яг 16 онд тайлбар хийсэн нь болохоор 16 оноос хийж эхэлчихсэн. Нөгөө MNBA гээд сакс нийтлэг үздэг шүү дээ. Тэнд e-спортын болон нэммээр байна гэд нэг нэмэгдээд тэрэн дээр нь би график талын хариуцаад нэг санаандгүй байдлаар 10 дугаар анги лүү 11 дугаар ангитай л очиж ирсэн. Тэгээд энэ чи дизайнер хийж жагаад график эдитийг хийдэг байж жагаад гинт нэг өдөр над санал тавьж ингээд олон улсын тэмцээн бол чинь контр ер нь мэддэг үстэй тэгвэл ийшээ суугаад энэ тэмцээнийг тайлбар хийчих гээд тэгээд тайлбар хийж эхэлчихсэн. Тэгээд яг нөгөө 19 онд хийжсэн болохоор нөгөө тайлбар хийдэг байсан ч гэсэн яг анхудаа өөрийн чанал дээрээ өөрийн одоо яг юмн дээрээ тайлбар хийж эхлээд одоо анхны одоо 0-оос л эхэлсэн тайлбарыг тэндээс гэсэн яг хүмүүс мэддэг 10 жил юу хөхтэйсэн биш тий. 12 жил тий. За чи 11 12 жил дээр төгссөн үү? Хэдэн жил дээр төгссөн? Манай 12 төгссөн, 17 он төгссөн. Тэгж тайлбарыг. Тэгвэл мундаг байна. Бүр эртнээс эхэлсэн юм байна. Тий, ер нь нэлээд дээр үсгэс. Тэгвэл 15 онд YouTube дээр бас бичлэг хийж ирсэн. Тоглоом бичлэг. Тэгэл мөрөөдлөд агаал явсан да. Сонирхлоод агаал. Гэтэ одоо юу бүр чамлахааргүй маш том амжилт гаргасан биз дээ. Ер нь эргээд харахад. Тэр 15 оноос хойш хэрэг бараг 11 жилийн хугацаа өнгөрсөн биз дээ. Лексороос одоо би YouTube-ийг бол нэр үнэхээр асуудаг. Миний их багш болсон. Тэ? Яг текстөө тэгсэ гэл тэгэл. Наач одоо тэгж байгаа ч за одоо яг тэгэн шүү. Одоо нэг тийм ирүүл тэгэрээ гэл амар гоё юм зөвлөгөөнд өгдөг. Тэгээ одоо ялчгүй технологийн тал дээр эн чинь YouTube дээр суурьтай их хэсэг шүү дээ. Ер нь бол анханасаа. Тий. YouTube-ийн давуу талууд ч их олон баг. Одоо л Kick руу давхар ороод байгаа шүү гэн тий хүмүүс.
Kick-ийн давуу тал чинь нөгөө нэг яг стриминг платформ гэж явдаг болохоор нөгөө зөвхөн тоглоомын стрим ч юм уу стриминг зорилготой л платформ учраас ер нь жоохон амар байх шиг. Тэрнээс шиг YouTube ч нөгөө контентны ер нь бол платформ шүү дээ. Стрим хийхэд зориулагдсан хэрнээ нөгөө стрим хийхээр жоохон уналт нөгөө блүрдээд нэг юм хэцүү байдаг хөх. Тэгэхээр яг 1080-аар стрим хийж чадах платформ нь Монголоос одоо хамгийн ойрхон Kick гэж тараад тэгээд ер нь Монголын стримүүд Kick руу шилжсэн шүү. За ингээд одоо мэдээж тайлбарлах шин туршлагатай болж байна. Контентоо бүтээж байна. Тэгээ одоо ингээд багуудаа мэдээ сайн мэдэх шаардлагатай болно. За e-спорт гэдэг тэгэнгүүт энэ чинь зах замбраагүй маш олон тоглоомод байгаа шүү дээ. Энэ болгоныг ингээд судлах шаардлагатай болж ирсэн үү? Ер нь өөрөө ер нь тоглодгоо ер нь. Би чинь одоо ер нь мэрэгжлийн тоглогч, X мэрэгжлийн тоглогч гэж явдаг хөөх. За 17 онд мэрэгжлийн багт тоглодог байжгаад тэгээ тэндээсээ 2-3 жил ер нь нэлээ яг мэрэгжлийн сценд явсан. Тэгээд манай багч нь одоо тухайн үеийн дэмжих байгууллага байдаггүй байсан болохоос ер нь тухайн үеийн Монголд шиг баг байдаг гэсэн. хүчтэй. Тий, яг Монголцтой аан тоглож чаддаг хамгийн нас залуу баг гэж явдаг гэсэн. Тухайн чинь хүннүү гейминг гэдэг баг гэсэн. Хүннүү гейминг. Тий, яг өөрөө нэрийн нөгөөд өөрөө яг бүх юмаа хийгээл бид ч PC машин бэлддэг. Тэгээд анхнаасаа нөгөө яг мөрөөдөлтөй дэлхийн тавцанд гарчий гэж утсан нэг 5 л хөвгтсөн. Өөр нэг их юм боддгоо. Яг тоглоороо хожигдлол тоглодог. Тэгэл яг Монголцтой тоглоод тэгэл дотоодын тэмцээнд дандаа шүүгийн дөрөв финалт ч юм уу. Тэгээс үүлдэн дандаа Монголцтой хожигддаг тийм баг гэсэн. Тэгэл тухайн ч нөгөө гэрийнхэн ч гэсэн яг e-спорт гэж хүлээж авахгүй шүү дээ. Тоглоом л тоглоод байна гэж харагддаг. Тэгэл ер нь жоохон хамаг сая дэшээ зарцуулаад идэг. Тий, яаж ихтэн төгсөх анги орох гол тэгэл гэрийнхэнс дэмжихгүй байхдаа нэмж тоглоо явах те. Тэг яг тэр үед нас Солонгос явж таарад дээр мэрэглийн сцен ер нь тоглохоо болчихсон. Тэг ирээд шууд Солонгосоос 18 онд ирэл нэг жил байна уу да эсвэл хагас жил нэг буцаж баг босгоод тоглох гэж оролдож байгаад арай л их цаг үрэгдээдсэн. Баян PC-ийн тоглоал бэлтгэлийн байрч байхгүй. Тэгээ нэг юм зомби амьдралтай болоод тэгээ тэндээсээ өөрөө жоох стресстэй. За гээд тэгээ яг тэр үедээ их нэртэйгээ танилцаад тэгээ одоо жоохон бас том хүн болох цаг нь болцсон юм байна гэдэг. Ажил хийгээд тэгээ шууд тайлбарлагчаар месад орчихсон. Тэгээд месад e-спортын холбоо, электроник спортын холбоо гэж явдаг тий. Тэнд ажиллаж исэн чинь яг тухайн үед Volume Plus-тай месад хамтарч ирсэн хэрэг. Тэгээд намайг за чи Volume Plus-д ороод хөтлөгч хийгээд өөрийгөө жоохон сайжруулчих гэд. Тэг хажуугаар нь месад тайлбарлагч хийдэг, Volume Plus-д ажилладаг тим ер нь байдаг гэсэн. Тэгж ер нь Volume Plus-аас анх орж ирсэн. Холбогдож ирсэн түүхэн тий. Энэ тэгвэл гэхдээ тамирчин байсан учраас одоо ингээд тайлбар хийхэд их амар гэдэг юм биш тий. Тий, бүр амар шүү дээ. Одоо ер нь яг тамирчид ч гэсэн тамирчдынхаа тайлбарыг л ер нь үздэг ер нь. Ер нь бол тий. Яг нөгөө тоглож мэддэг, тоглоом ойлгодог хүмүүс яг л нөгөө тоглодог хүмүүсийнхаа тайлбарыг ер нь амар их үзэх туфтаа байдаг. Ингээд одоо ямар буу барьсан нэг контр явж нэг террор явж ийн гэж ярилтай байна шүү дээ. Тий, нөгөө ил байгаа юм яриад байх чинь бас жоо утгагүй санагдав. Гэтэл та хэд бол тодорхой хэмжээний нөгөө тоглогч байсан учраас нэг тактикийн үүдээс мэдээд байгаа байхгүй. Тэгээд тухайн багийн ийм өөрсдийнх нь агуулга болон тэдний өөрсдийнх нь онцлог нь бас мэдээд шүү дээ. Арай гүнзгий мэдээд байгаа. Харин өмнөөс тэр хэдийн өмнөөс жоо ирээдүг нь харчих магадлал өндөртэй. Таамаг нь арай илүү ойрхон байдаг ч юм. Одоо энэ баг нэг ийм зүйл хийх чинь да гэдэг ч юм уу тий. Тий, удаа үзээд эхлэнгүүч нөгөө ямар баг ямар үйлдэл хаана хийдгүү гэл ихнээс мэдээл раунд эхлэхээс өмнө таамаглаж маамглал тэрийг ингэчих байх гэл ярих юм тохиолдол зөндөл төр үлээгээр үзэх штэ. Манай Антол Баяр ихэ подкастаас хамтран ажиллаж байгаа Aquafina цэвэр тунгалаг цэвэр хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. Болор мэт тунгалаг дэлхийн сая хэрэглэгчдийн сонголт Aquafina цэвэр тунгалаг цэнгэг амт. Ер нь тайлбар их хамгийн гоё аз жаргалтай гэдэг. Гой тоглолт, гой тэмцээн тайлбар их ер нь гоё шүү. Тэгэл ялангуяа Монголын тоглолтыг тайлбар хийх ер нь бүр гоё юм дөө. Яг нөгөө Монгол баг нөгөө мөрөөдлийн багуудтай чинь яг энэ тэнцүү өрсөлдөөд эхлэхээр л Монгол зигоош дэмжээл хажуугаар нь тоглолтон ч гэсэн гоё болол эхлэнгүүт нөгөө тайлбарлагч хүмүүсийн мөрөөдөл шүү дээ. Гоё тоглолт, гоё тайлбарлах нь гоё гэдэг шүү дээ. Тэрс яг хурдан дуусчдаг нэг тэр 2-3 багуудын тоглолтыг тайлбарлахаар жоохон ойлгохтой тийх баг тий.
Гэхдээ ер нь давхар ингээд яг омгшоо явждаг баг тий. Тамирчин байсан хүн одоо юу гэдгийг маш олон Монголын залуучуудын e-спортыг сонирхдаг байсан, тамирчин байж, багтай байж үзсэн, магадгүй зүгээр маш олон шалтгаанаар одоо юу гэдгийг тоглоом e-спортыг бол орхисон их олон залуучууд байгаа шүү дээ тий. Тэрний хүрч чадаагүй зүйлийг өмнөөс нь их орныхаа нэрийг аваад тугаа мандуулаад ингээд явж байгаа учраас та хэдэд бол амар гоё идэх байгаа. Нөгөө анхных болцсон гэхээр бас одоо ч нөгөө өмнө байсан юм дээр орж ирээгүй. Яг бүгдээ өөрсдөө анхудаа хийгээд анхудаа явж байгаа учраас тэрэнд ер нь амар гоё тогтлоод идэх шүү дээ. Яг анхны дөнгөж e-спортод Монгол гарч ирээл тайлбарлагч нар нь тэгэл олон улсын тэмцээнд ирэх аваал тэг бүр тайлбарлагч нарын зүгээс ч гэсэн бас ирэх аваад очиж тайлбарлах тохиолдол бас ер нь одоо гараад эхэлж байгаа шүү дээ. Хөө заа. Тэг сая бас бид PGL Astana гэдэг тэмцээнийг бас очиж шууд амжилт хийж түрээд ирсэн. Оо, тайзан дээр үргийн. Аха. Тэгэд одоо иймэрхүү ирэх мэрх чинь бас ер нь цөөхөн шүү дээ бас. Айгүй цөөхөн тохиолдол олдсон. Тэгээ сая явж ирээд бас айгүй гоё байсан шүү яг. Том тэмцээний арын албанд яг нөө Монголын зүгээс ингээ баг болж ажиллаад яг Монголд тэр тэмцээн дээр бас плей-офф руу арай орч чадаагүй ч гэсэн ер нь бол бид хэдээ үед тэгтээ их ойрхон байсан. Тэг их ойрхон байсан. Тэр бас гоё юм биш үү. Одоо зөндөө олон тэмцээн ер нь Азад ч юм уу эсвэл ойрох одоо улсуудад болох юм бол бид эдийн зүгээс бас ер нь очиж тайлбарлах боломжтой болцсон. Монголцоо дагаад ингээд яваадах боломжтой. Энд ихтэй нөгөө Монголын өөрийнх нь тэр нэр хүнд байгаа юм тий. Тий. Бас нэг тлийн тий. Тий одоо боломж үүсээд нь шүү дээ. Цөөхөн хүн амтай улсаас яг нөгөө ингэж тесэрч гарч ирсэн анхны баг учраас бас бусад улсын одоо том одоо тэмцээнүүд ч юм уу та ер нь амар их яадаг шүү дээ хүндэлдэг ер нь их гоё өгдөг шүү. Монголцыг яг ингэ нөгөө генерашны одоо хувьд өөрчлөлт авчирсан анхны баг гэж ер нь биш нөө айгүй залуу тамирчид том тэмцээнүүд дандаа финалдаад Виталитигаас одоо бусад багуудыг хожиж гарч ирсэн бас цөөхөн тохиолдлуудын нэг учраас ховор шүү бас. Тэр Арабын нэг улс ч бас нөгөө бүр цом өргөдөг чинь EWC нодлмос өнгөрсөн жилдээ. Юу тэрийг үзгээд ямар гоё амг шүү. Тэр дараа нь ингээд нөгөө цомоо аваад тэр батламжаа ингэж бүр хамгаалж тэр нэг юм юу гурвалжин хийж ирээ те. Тэрс нөө тэр тэмцээнийг бас монголчууд бас өөрсдөө амар гоё тэмцээн гэдэг. Давуу тал нь хоцсон багийнхаа одоо юуг цуглуулна гэх юм уу одоо цэргийн юу гэдэг лээд нэг одоо хоцсон багийнхаа тэр нэг гурвалжинуудыг цуглуулад тэрийг ингэж бутлаад хуглаад тэгээд тэр өөрсдийнхөө цомны доор ингээд хоцсон багуудынхаа юуг бутарсан тэр логонуудын навьч тавьж ингэж хийж мэддэг нэг тийм жоохон юу л эс ер нь өрсөлдөх стайл тэмцээн шиг санагдсан. Бусад тэмцээн зүгээр хожоол дуусаад гэдэг. Тэгэхгүй нөө хожигдсан багийнхаа тэр нэг юм логотой гурвалжингуудыг ингэж буталснаа цомон доороо ингэж байршуулж байршуулад тэр супер амар тэмцээн болсон ш тэр. Тэр чинь бүр ингээд тоглолтын одоо танхим байгаа шүү дээ. Танхимнаас бүр гараад тэр лайв видеог үзчихсэн. Гараад тусдаа шагнал гардуулах хэсэг нь хүлээж байгаа юм чи тий. Амар том юу гэж байна. Тэр бас гоё шүү. Тэр ер нь одоо болж байгаа мажор ч юм уу том тэмцээнүүдийн одоо дараа нь орж байгаа хоёр дахь том тэмцээн ер нь болоод эхэлчлээ гэж харж байгаа. E-sport World Cup гэдэг нэртэй тэгснэ 70 хэдэн сая долларын маш олон тоглоомын төрлийг агуулсан. Одоо e-sport-ийн олимп гэж хэлж байна. Тэгснэ тэр чинь Сауди Араб зохион байгуулдаг гэдэг нь үгүйсэ хичнээн их доллар эргэлдэж байгаа. Тэгээд нэмээд өөрсдөө ч гэсэн ер нь нэг медиа талдаа амар хариуцлагатай ажиллаж байгаа учраас маш ер нь гоё тэмцээн болж байгаа. Тэгээд одоо ч гэсэн 8 сарын 13-наас эхэлж байна. Бас энэ тэмцээн тий одоо энэ жил дахин аварга хамгаалж үлдэх тэмцээн эхэлж байгаа учраас хариуцлагатай тэмцээн болж байгаа хаа Монголын үед. Монголынхандаа бас амжилт хүсье тий. Тэгээд саяны яг тэр Астана явсан гэсэн тий. Тэр гоё дурсамжаа гоё яриач. Эхнээсээ авахуулаад ер нь юу ямар гоё экспириенс бас ав. Одоо тэр бас их сонирхолтой нэг тийм хувь тавиланлаг юм болцсон шүү дээ. Бид чинь нөгөө Монголын ард одоо Хорд гэдэг нөгөө бас өөр клуб гэх юм уу. Одоо Монголцыг дэмждэг хүмүүсийн нэг бас бүлэг одоо байдаг. Тэгээ Монголцтой ер нь бол хамааралтай. Тэгээд би чинь бас ягч Монголцтой шууд 100% хамааралгүй өөрөө л стримэгээ байждаг байсан байхгүй. Тэгээд бид энэ холбогддог юм нь
гадаадын нэг одоо Монголчтой хамтардаг, надтай хамтардаг нэг сайт үүд. Яг тэрнгээрээ зүгээр ингээ холбоотой байдаг байжгаад нэг өдөр одоо ганг гээд ах санал тавиад за ийм тэмцээн болж байна хоёлоо яваа тайлбарлаад ингээд өөртөө гисэн ийм бүгд бидэрт өгж гинэ явчаад ирээ юмаа бэлдэр гэдэг. Нодлон бас явах гэж хагаад ягаад ч үлээ ер нь бид нэг юм болохгүй юм болдгоо шүү дээ нэг яг тийм болчиход саяных дээр ягаад ч юм амар их ажилтаа өсөр яг зөвхөн тэр ингээ явуултан дээр бүх юм таарад болдог. Тэгэхээр за шууд явъя. Тэгэл бүх юмаа бэлдээл яваал очсон чинь тэнцээ хөлбөмбөгийн тайлбарлагч Батцаа яах, Грэмикс, Монголын e-спортын бас контент хийдэг залуучууд, Level Up-ийн хамт олон. Тэгээ би тэгээ Монголын арын албанаас бас нэлээд хүмүүс ингээ яг л тэнд уулзах хэрэгтэй юм шиг л нэг их хуралдаан шиг тэнд бөөнөр очиод тэгээ яг тэр тэмцээний арын албан дээр ч гэсэн бид эдээс яг нөгөө тэр олон тоног төхөөрөмжийг инженерчлэн ингээ бид нар сайн мэдгүй шүү дээ. Тэгсэн чинь шууд цаанаас нь PGL-ийн арын албанаас нэг бүрээ залуу ирээд шууд бүгдэнд тусмаслаа бүгдийг залгаж өгөөд. Тэгээ бид шууд бүр маш том тэмцээний одоо студиэс илүү гоёор шууд эхэлж мэхэлсэн байхгүй. Фүү гэд. Тэгэл эхний яг 2 өдөр чинь финал хүртлээ зүгээр нэг энгийн тоглолтууд явал нэг онцгой биш тоглолтууд явал. Яг финал дээр хүртэл гоё тоглолтууд нь яг гоё явагдал. Тэг манайх бид ч нөгөө нэг амар чөлөөтэй явсан байхгүй. Тийм офишл явахгүй яа хэдүүлээ гоё. Тайлбараач игээд хажуугаар нэгэ тоглогч нараа гадаадын тоглогч нарыг хүртэл урьж авчирч ингээ бид нэг хамт англиараа шууд ярьцлага хийж мэгээл. Тэгэл тэнцээ өгдөг ер нь том хөтлөгч нарыг бас авчирч юм яриад. Яг тийм боломжууд олдоод яг тэр хүмүүстэй нэг уулзна гэдэг чинь бас нэг сонирхолтой хувь тавилан шүү дээ. Тэгэл өргөжлүүлэл гарч явахад нь өргөжлүүлж бас ингээл юм барайл туршлага судлаа л ингээд. Тэгээ бас тиймэрхүү юмнууд их болсон бас юм байна. Бацаагийн биеийг нөгөө влогийг үзсэн. Богинохон тий. Гэхдээ их гоё, дурсамж дүүрээ үнэхээр гоё байсан ингээд. Тий, амар гоёс. Тэгээ бид чинь тэнцээ уулзаал тэгэл орой болгон ингээл тойр зуугаал юм яриа суучих юм шиг. Станаа тэгэл. Тэгээд яжлыг нөгөө дуртай нэг огтлцол байгаа тийм тий. Монголд тэгээд e-sport гэдэг нэг юм CS:GO гэдэг бас нэг юм огтлцол байгаа тийм тий. Яг тэнцээ огтлцсон тэгэл шууд анхнаасаа нэгээ таньдаг хүмүүс шиг тэнд нэг орой болгон суугаал гоё сэдвүүдийн талаар ярилцал яг тийм гоё хүмүүстэй гоё юм яриа суух бас сайхан тохиол бүрдсэн тэнд. За тэгвэл тэр бол их гоё дурсамж дүүрэн байсан юм. Хоёлаа YouTube руу эргээд бас оръё. Түрүү би YouTube-ээс ч бас ингэ зөвлөгөө авдаг гээд одоо баг хичнээн 200 гаруй мянган subscribeтэй 200 мянга төгсөж байгаа хаа. Болцсон байсан тий. 180 хэд мэд байсан. Одоо ер нь харааг удаж чинь дөө эзэн савтай. Одоо ер нь анзаарах болцсон уу? Тий, ер нь тэгэл 100 гаргаад хайчих. За 100 би ч яг нөө нэг тедэн савтай болын гэсэн зорилго байдгүй. Баатан ер нь хизээ авсан бэ? 22 онд уу? Тэгэхээр 22 он 100 мянга болсон байсан юм байна тий. Тий, 100 мянга. Гэтэл чинь 100 мянга хүрчээд бас нэг жоохон хоошоо ирдэ шүү дээ тий. Тий, сарын дараа 2 сарын дараа үржирсэн. Илгэмжээр. Анх гоё эхлүүлж исэн үед дурсаач. Ер нь YouTube-ийг ингээ эхлүүлэхэд одоо эн чинь анхных бол одоо ингээл бүх хүмүүсээ харж байгаа тоог бас тодорхой хэмжээгээр харж байгаа. Яаж үзэгчтэй болох вэ тий. Тэр ингээд үе шатуудыг яаж явуу. Хид хэдэн мянга дээр бас ингээ жоохон ингээ гацалт үүсв. Юун дээр нь бас анхаарав. Гоё тэр туршлагаа хаваалцал. Нэрээ бас энэ талаар ер нь их ярьж байгааг юм биш үү? Би чинь 10,000 20,000 саб хүртэл ер нь бас нэлээд зүтгүүлсэн. Яг хамгийн анх жоохон тийм одоо мэдээллийн чанартай контентнууд их хийсэн юм байл. Ер нь хийхийгч зорьсон л да тэр үедээ. Одоо топ 10 гэдэг цуврал түүх, хувь хүний түүх, тоглоомын түүх. Тэгээд өөр чин одоо бас нэг сонирхолтой тоглоомнуудыг бас тоглож мавладаг байсан. Тэгээд яг тиймэрхүү юм хийсэн ч хүмүүс нэх үздэггүй. Хүмүүс чинь тийм мэдээлэл сонирхолтой сонсогдоод бах юм. Тийм ууган сонирхолтой гол. Тэнгүүд яг тухайн үед чинь гэж одоо ч юу ялгахгүй. Яг тийм мэдээллийн чанартай юм дотор хүмүүс чинь нөгөө хэрэгтэй юмаа сонсдог болсон юм биш үү? Яг хэрэгтэй юмаа эсвэл инээдтэй эсвэл тэнэг юмнууд л үздэг болсон. Яг тэгээ яг ингээд амар сонирхолтой ингээд гой сурлууд хийнгүүт үздэг үү? Топ 10 аимшиг кино энэ жилийн одоо гарсан тим юмнууд гой тоглоомнууд гэл тэ найз хүнтэйгээ тоглож болох тоглоомнууд гэл зөндөө болон тиймэрхүү төрлийн юм хийгээл тэр марчиг нь бол амар анхаарал татгаар байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө тоглох дуртай тоглоомнуудын түүх мөнхийг хүртэл ингээд үгэн ярьдаг байсан. Тэгээд хүмүүс үздэг. Тэгж байгаа нэг өдөр юу яхаар болоод
нэг yo bro what the fuck гэдэг контент хийхээр болоод. За ямар ч сонирхолтой нэртэй юм. Тий амар сонирхолтой. Тий яах вэ гэхээр зүгээр нэг юм инээдтэй бичлэг үзээ тэрэндээ өөрөө инехгүй байх тийм бичлэг. За одоо try not to laugh гэдэг контентууд байдаг шүү дээ. Тиймэрхүү. Тэгээ яг тийм юм хийсэн чинь буудчихдаг. 20,000-аас бараг 60-70,000 сав хүртэл буудаад. Үсрэнгүй явсан биш. Тий нилээ явсан. Тэгэл яг тэр үед нь бас давхар нөө Читагийн Монгол серверүүд байдаг хөөх нөө ингээд 100 хүн амьд ингээл яг тоглоал тэнцээ нэг юм амьдрал яг жинхэнэ амьдрал дээр байгаа юм шиг Чита дотор ингээд амьдрал. Үгүй Читач бүр сүүлдээ тийм болсон юм уу? Тийм шүү дээ. Бүр тийм болчих шүү дээ. Сервер шиг тэгээд тийм сервертэй. Тийм цуг ороод тэндээ ингээд бүр цагтаа хулгайч юм хоорондоо таарж ирэл тийм. Нэг төрлийн юм өөр мультиверс болчихсон дотроо бүр амьдрал зохиол. Би бол хамгийн анх бол 2000 оны ихээр тоглож ирсэн байхгүй юу? Чита Сандерсаас хойшоо юу? Тий. Гэхдээ бүр хамгийн анхны гарч ирсэн юу гэсэн үг. Зүгээр Pentium 4 дээр дөнгөж PC гадуур ингээд нэгдэж эхэлж байгаа үед тэр одоо нэрийн сайн мэдэхгүй ирнэ. Тэгээд Чита гэ тэгээд ингээд машина өөрөө уунж явж байгаа. Control одоо юу гэдэг дөнгөж 1.6 мургаас ахуулаад ингээд мэдэн штэ бид нар 5-5-аар болоо ч юм уу боддоо ч юм уу хамаг ингээд тоглоод буудалцаад нэг байшин дотор ч юм нэг маптер л үздэг тий. Тэгсэн чинь өөрөө ингээд нөгөө юу хаадаг бүгдийг удирдаад байдаг тий. Машин шин дээрэмдэж ирээл тий. Тий одоо тэр чинь бас хүүхд байх үеийн л нэг юу шүү дээ. Мөрөөдөл юм дээ тий. Тэгсэн чинь одоо тэр чинь бүр сервер мөрөвтэй болцсон. За Тэг ер нь удаж байгаа шүү. 10 одоо бид л яг нөө тоглолт нэг амар тоглолтгүй хүмүүс л мэдхгүй болохоос яг нөө тоглолтгүй хүмүүст бол 16 17 оноос хойш яг Читагийн Монгол серверүүд нь хөгжөө явцсан. 10 жил болж байгаа юм шүү. Тий, ер нь удаж байгаа. Одоо бол ер нь яг төгс үедээ бараг ирж байгаа юм уу да. Ер нь одоо нөгөө олон улсын стандартаар гэх юм бол ер нь Монгол дээгүүр бичигдэхэр тийм серверүүдтэй болцсон гэх юм уу. Тэг яг нөгөө Чита чинь зүгээр л юу байсан шүү дээ. Одоо single player үе давдаг тоглоом байжгаад Чита онлайн гэж болоод Чита онлайн дээр нөгөө найзуудтайгаа хамт алгар биелүүлдэг ч юм уу. Бүр сонирхолтой. Тиймэрхүү юм болцсон байжгаад араас нь 5M гэх платформ нэг тийм серверийн хөгжүүлэлт хийсэн юм уу да. Тэгээ тэрэн дээр нь ингээд одоо жишээ нь Монголоос одоо Монгол одоо чинь би хөв хүн сервер үүсгээд тэндээ ингээд нэг 120 хүний слоттой тэгээ 120 хүн тэр сервер дотор ороод тоглоод ажил хийгээд мөнгө олоод олсон мөнгөөр машин аваад тэгснэ ингээ банка дээр имдээд тэгснэ ингээ цагдаагийн газартай цагдаа нь ажилдаг эмнэлэг нь ажилдаг гэдэг ингээ дотроо ингээ амар олон юутай болцоо одоо яг амьдарж байгаа юм шиг л болцсон. Тэгээ тэрнгээр ч гэсэн одоо ер нь Монголын стримний бараг 70% нь биш 80% нь юм уу бараг зөвхөн Читагаар ер нь явж байгаа. Пүүх тийм үү. За тэгвэл тэр кик микл бол тэгвэл бараг Читал нилээх дамгаалж байгаа юм тий. Тийм Читагийн үзэгч нар ер нь нэгээр явж байгаа. Их хөвчлөө. Түүс үбэр юм байна надад чи. Тийм ер нь сонирхолтой шүү яг мэдхгүй байжгаад ороход бол пүү эн чинь үргээд ингэж төгсөлцсөн тий. Тийм бүр мультиверс байгаа юм чинь тэр цэцэж байна. Би нөгөө юуг л сая төсөөллөө нөгөө World of Warcraft гэдэг WoW бас амьдрдаг шүү дээ. Тийм ер нь төстэй шүү. Би WoW-д бол бараг 2-3 жилийн өнгөрөөсөө. Тэр чи яг нөгөө цагаан бага эргэдэлсэн гэдэг тоглоом байсан шүү дээ. Ингээд амар удаан тий. Тэр нэг рейд хийн заяа. За тэгээд ингээд нэг юм одоо тийш ингээд үе давдаг юм боссуудыг хамтраад ингээд нэг юм групп рейд үсгээд тий. Тэгээд тэрийг ингээд нэг давдаг. Тэгээ би чинь нэг юм манай ч Монгол сервер баг байж байгаа тэгээ байхгүй болцсон юм. Тийм гэсэн шүү. Би нэг Монгол сервер хуучин байсан. Тэгээд тэр чи одоо хэдэн онд юм бүр 10 дөнгөж 10 оны ихээ үеэр гэсэн үг шүү дээ. 12 3 4 он байна уу да тийм 11 12 оны үед яг би тоглож байсан байхгүй. Тий. Тэр үедээс чи юу нэс зөндөө олон хүмүүс би $1000 үрсэн байд юм аа. Харин тий. За түр үлээгээр үзэгчтэй. Өнөөдрийн манай нэвтрүүлэгтээ подкаста удаан хугацаагаар хамтран ажиллаж байгаас World Wine-ийн хамт олон маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр та бүхэндээ дахин санал болгох нэг зүйл маань юу гэх юм бол Club Tales-ийг санал болгож байна. Маш гоё хамттай коктейл. Ялангуяа зуны үйлрэлд бол та бүхэн маань мөстөө хүссэн газараа юм лаацсан учраас та бүхэн маань хүссэн цагтаа цуслан дээрээс тэр задлаад уух боломжтой. Тэгээ Club Tales коктейлийн can хамтран ажиллаад та бүхэнд баярлалаа. Hit it! Here come the drink makers, the cocktail shakers, serving up the flavors. Pour it up and go cha-cha-ching-ching. Here come the drink makers, the cocktail shakers, serving up the flavors. Pour it up and go cha-cha-ching-ching.
1000 ч бас одоо тухайн үед бол 1000 гэдэг чи их тоо шүү дээ. Чи нэг сэлэн бэлэн авах гал бүр ингээ үрээл идэв шүү дээ. Тэр одоо яг нөгөө нэг юу гэдгийг тэр нөгөө одоо King нь биш үү тий. Тэр нэг юм цагаан тэр одоо би яг нэрийг санаж байна. Shadow Moon гэдэг нэг юм сүхэн тэгээ сүнс цоглуулдаг. Хүн алгаар тэр сүнсээ ингээ цоглуулдаг. Тим сэлэн байдаг байхгүй. Тэгээ тэрэнгүүр ингээ цохоор бүр илүү хүч гаргадаг. Тэр нь $70 молор байлуу. Тэгээ нэг юм одоо юу гэдгийг манай нэг болдгоо бор үгний нисдэг бор морь байдаг байхгүй. Би аяар монголчлаа хэлээ. Тийм далавчтай тийм морь. Тэгээ тэр морь нь бас нэг хэдэн $1 үлээ дээ. Тэгээ одоо юу гэдэг ингээд айтем бүх хувцснууд нь бас их үнэтэй. Тэгээ тэр мэрэнгүүр нь авцсан. Тэгээд намайг хүмүүс чи ямар одоо муухай рич гар бай те их олон донет хийсэн байна. Тэр чин бас айтем авахын тулд гадаад мадаад тэр нэг хүн дээр нь очиж уулзаж авсан тийм тохиолдолс байд юм бэл. Яг Huawei түүх их олон юм шиг байгаа маа. Монголд ер нь бол манай одоо юу гэдэг маш олон тийм тоглоом тоглож ирсэн хүмүүс бол ер нь Huawei их олнуудаа тоглож ирсэн болов гэж бодож тэр амьдралаа үрэл ёстой үрээд гэж бас аяа бас хийж болохгүй маа. Тэр чин цаг хугацаагаа бол тийшээ бол тодорхой хэмжээгээр зарцуулсан байдаг. Тэгээд тэр чин эхнээсээ ингээд нэг левелтэйгээс эхлээд явдаг байхгүй. Тэгээд тэр чин 70 левел хүрээд левел нь тулж иж хувцас өмсдөг. Тэгээ хувцас өмсөж цаашаа тэр нэг одоо юу рейд хийх боломжтой болдог. Боосоо хаалж малаа явуулдаг. Боосоо хаалж одоо эдгээр чи их сонирхолтой зэ. Боосоо хаалаад тэгээ нэг юм ганц боосоос ганц хоёр хувцас унаа шүү дээ. Тэгэнгүүт орсон бүх хүмүүс нь ингээ ролдно. Тэгээ одоо хамгийн өндөр. Тэгтээ ингэн зэ. Тэр хувцас нь байхгүй хэрэггүй үн нь бол ролдохгүй гэсэн үг. Зөвхөн хэрэгтэй тэр хүнд л хэрэгтэй гэсэн нэг 4-5 хүмүүс хоорондоо ролдоод тас алдна. Тэгээ 24 цагийн дараа тэр нь рефреш хийгдэж тэр босс иргэдэг. Тэг бүтэн шүнжэнгөө хүлээж ганцхан тэр боссыг алаад тэр хувцсыг ролдож авуул за тэгэл. Тэгснээ тэрэн дотор бас нэг юм хулгай хийдэг бас гоё үе зэ. Хайрцгийг нь хулгаалаад рейдээсээ гараад компьютероо унтраагаад гар нэг тэр мэдрэж ёо за тэрийг ярьсан чи бүр ингээд аймаг дурсан сэрэгчлээ. Үнэхээр гоё тоглоом байсан. Яг бас энийг ярьсан чинь юу санаанд орчлоо. Таны анх ETV дээр өлөө хийжсэн контент нөгөө Cyber Fight гэдэг контент. Electronic спортын нэвтрүүлэг. Тэрийг чи үзчихсэн юм уу? Тэрийг үзээд ер нь энэ салбар руу орсон шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Ямар гоё юм бэ? Тэрийг үзээд араас нь Монгол Лиз дээр M Games гэдэг бас контент гарч ирсэн. Тэгээ өөр ямар ч тийм тоглоомтой холбоотой контент байдаг. Энэ нөгөө юу юм бэл? Би нэг судлаад үзсэн чинь минийх барыг яг Монголд барыг 2 дахь юм шиг үлээ. Тийм бах. Эхнийх нь нөгөө Storm гэдэг UBC. Тэрийг бол үзтээ үзэж байгааг бах. Rocket Bay эднэр ч яг хийдэг гэсэн баг. Тэгээ тэр нэвтрүүлэг одоо тэрний дараа ч бас манай энэ учрал лидер хүртлээ тэр ер нь UBS-с ер нь бол хүсэлтэй гэж би зүгээр ярина таамаглаад байгаа юм. Гэхдээ хамгийн анх нь бол угсаа ялчгүй манай e-спортын сайн мэднэ. Storm гэдэг нэвтрүүлэг яваад тэгээд Cyber Fight гараад тэгээ яг би нэвтрүүлэг хийж явах үед TV 10 телевизийнхэн бас нэг юм шууд дамжуулдаг тийм юм хийжсэн байхгүй. Тэмцээнүүд дээр очиж шууд дамжуулаад тоглолтуудыг үзүүлдэг. Тэгээд дараа нь Монгол телевиз дээр болохоор нөгөө юу гарч ирсэн. Яг тэрний M Games гэдэг яг гарч эхэлсэн. Тэгээ нэг хитгэн нэг тийм нэвтрүүлүүд байсан. 3 4 л ус. Одоо тэр чин телевизийн салбарт ер нь бас байхаар тийм боломжгүй л юм шиг санагддаг байж байгаа. Санаадаг нэг өдөр ETV л үзэж байгаа. Бид нар амар шүмжирдэг үст. Тийм ч нөгөө тухайн ч нөгөө нэг донтаад өстө буу шийдэн барай нэг алаа хийчих. Та нар наа нэвтрүүлгээ зогсоохгүй бол одоо юу гэдэг дандаа ингээ хүүхдүүдийг буруу зам руу уруу татчихин гэдэг тийм мессежүүд амар ирдэг үст. Гэтэ залуучууд амар хүздэг. Тэр чинь нөгөө хамгийн гоё салбартай. Яг тухайн ч нөгөө нэг дөнгөж нэттэй болоод хүмүүс нэг компьютертэй болоод компьютероос тиймэрхүү бичлэг үздэг байсан ч гэсэн төдийлөн Монгол юм хайгаад болтдгоо шүү дээ. Нэмээ хэлгүй болохоор гадаадуудаа ойлгохгүй. Тэ нэг ETV мэй үзчихэн гол санаандгүй таны нэвтрүүлэг гараад ирнэ. Тэгэл тэндээс нөгөө нэг контрийн тамирчид тэмцээний ард юу болдог гэл тиймэрхүү юм. Тэнгүүд M Games дээр ч болонгот яг нөгөө миний түрүүний ярьсан топ 10 тоглоом танилцуулгууд тийм танилцуулгууд энэ жил гарах энэ жил гарах хамгийн гоё тоглоом гээл яг нөгөө Xbox Mox-тэй байх үед чинь M Games үзэж байгаа цайн тоглоомыг л тоглох юм байна да гэл. Тэгээ нөгөө CD нийтлэг хөрмөлгөрлөвч орж мордог яг тэр нэвтрүүлгийг үзчихэд тийм байсан. Тэгчээд ер нь боломжтой бол яг ийм л контент том болоод имжлэг хийх юмсаа гэж явсаар бол тэгэл хийдэг болчихсон шүү дээ. Яа за ямар ч нэг юм эффект импакт үзүүлсэн бол болсон биш үү нөлөө үзүүлсэн бол тэр импакт ер нь нэлээ өндөр импакт байсан шүү. Тэр чи одоо мэддэг хүн бас нилээдгүй их байд юм бэл яг. Гэхдээ хотоо жишээ нь ингээд би ингээ эргээ харахаар одоо би нөгөө нэг хаяг пассвортаа марцсан байхгүй. Хай 5-ийнхаа нөө. Тий хай 5-ыг ч марцсан, тэр YouTube-ийнхыг ч марцсан зөө. Cyber Fight-ийн. Тэгээ Cyber Fight-ийн одоо жишээ нь ингээл
тэр нөгөө нэг юм орчуулагдсан тэр нөгөө нэг free to play гээд Dota-гийн баримтат кино. Тэр анхны бүр тэр дэлхийд даяар бүүн болсон кино шүү дээ. Тийм шүү. Одоо тэр Нави яаж үүссэн? Навигийн нөгөө амар мундаг тоглогч юм блэ? Дэнди нөгөө төгөлдөр бүр багасаа ингээд тоглож исэн чинь e-спорт руу ороод тэнцэст буужгнуулаа нэг жоохон хүүхэд те. Тэр баримтат кино минь ч баг 400-500 мянган цангийн хандлттай байдаг лүү. Тийш нэрээ тэрний орчуулгыг хийчихсэн шүү дээ. Тэрийг бүр захиралдаа яг гуйжгаад яг тухайн телевизийн захиралдаа гуйжгаад за надад яг ингээд нэг санал тавьсан байхгүй. За эрхээ ингээд чи ингээд мэдээ ингээд хөтлж байна. Тэгээ одоо ингээд телевизийн угаас универсал байх хэвээр нэг хөтлөгч нэг л юм хөтлөхгүй олон юм хөтлөөд энэ бас нэг юм юу гэдэг олон хүний ажлыг бас даах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд намайг өөр нэг нэвтрүүлэг аваа тэр нь юу байх вэ гэд тэгсэн чинь чиний дуртай зүйл юу вэ гэсэн чи би нөгөө вава тоглодог читаага тоглолцдог те тэгснэ нөгөөдх нь кино үзчихдэг. Тэгээ би кино одоо e-спорт сонирхолтой байна. Чи тэгвэл яг энэ хоёрын аль нэгийг хийгээд тэгвэл e-спорт хийгээд. Тэгээ манай ажлынхан бас график дизайнер тоглодог гэсэн юм. Бид чинь нөгөө орой бүгд лангаараа нөгөө доотогоо зүгээр. Тэгэхээр тэр чинь доотоо арай яг дөнгөж гарч ирсэн байх. Бид чинь нөгөө Warcraft-аас гараагүй. Тэгээд Гаренагаас гараагүйсэн. Тий, Гаренагаас гараагүй үеэс юм чинь. Тэгээ хоорондоо ингээл ландаж тоглодог. Тэгээ нөгөө хэдтэйгээ цуг ярилцж байгаа. За окей дүүл бүгд хамтдаад яг энийг хий. Тэгсэн чинь яг тэр Месатай холбогдоод тэгээ e-спортын салбарын одоо юу гэдгийг гейминг центруудаас бидрийг дэмжиж. Тийм, тоглогч нартай бас уулзч явцсан шүү дээ. Тухайн чинь Dota-гийн Монгол зүйсэн. Тий. Ариукатай Монгол Ариукатай Монгол зүйсэн. Тэр бол дийлжшгүй баг байсан шүү тий. Тэд тухайч Кэдис Ариукагийн байлаад нэлээд мундаг хүмүүс шүү дээ. Би тухайд нэг шоконд орж ирсэн. Яасан бэ гэсэн чинь одоо би өөрөө тухайдаа бас нэг юм геймер байх гэсэн байгаа байхгүй юу? Дөнгөж юм Dota-гийн тэмцээнд ордог. Тэгээ манай зүуд контр тоглоомод бид чинь ингээд keyboard mouse-аа хөнгөндөө үрж 5-нд одоо гандангийн 5 дээр л ер нь амьдрэх хүмүүс их олон байсан шүү дээ. Тэр 5 бол ер нь алдартай шүү. Тэгээд байжсэн чинь Монголцыг нэг одоо юу гэдэг спонсортой тэгээд геймер энэдэр ингээд бэлтгэл хийдэг тустай юм VIP өрөөнд нь ордог. Тэгээ өдрийн юм цалинтай, хоол ундтай. Тэгээ ингээд одоо юу гэдэг тустай бие биентэй коуч хийдэг бас нэг коучтэй гэж байгаа юм шиг байна. Тэгээ би тэрийг сонсоод вау Монголд ийм зүйл байд юм уу гэж би шоконд орж ичлээ. Тэгсэн чинь одоо өөр систем, экосистем бүрдчихлээ л дээ тий. Арай бас нөгөө юу болчлаа л да. Орг моргтой болоод арай албаны системд таны дээр бичлэгэн дээр чинь бас яг тэгжсэн нөө Монгол зэн арай албатай уулзаад хаана бэлтгэлийн байр маяр хийдэг мэддэг тиймэрхүү юмнууд үзчихээд за надаа ч бас дайжгүй тоглолтог болчихвол боломж байгаа юм байна да гэж бас тэгээд тоглож монголж ирсэн те. Ер нь бас тэндээс их юм үүдэлтэй шүү. Бидэд боломж байгаа юм байна гэдэг бодол орчихсон яг. CS-ээр дөнгөж эхэлж байхад одоо зүгээр нөгөө 1-6 дээр ер нь тоглож ирсэн үү? Анх. Тий зүгээр яг найзуудтайгаа 1-6 тоглож байгаад яг миний үед чинь Go гарсан байхгүй. 16 онд гараад би 16-нд 11 дэх ранг байсан уу? 16 онд ч гэж миний авсан 16 онд юм байна. Тийм байна. Go авсан. Яг Go гарсан чинь 13 онд гарлаа да. Арай өмнө хөгжтэй. Тэгээд тэрнээс хойш ингээд хөгж явцсан. Бид дөнгөж гарч явах таанч компьютер үнэхээр дийлэхгүйс юм аа. Тий, PC-д байдаг гэрнээ офлайн CS:GO гэдэг нэг сонин контрол байгаад байдаг ус. Тэгээд тэднийг нэг хайлт орж үзээл 1-6-аас нэг шаал өөр нэг жоохон амьдралтай төстэй болгоцсон болохоор нэг тийм яозгүй байгаад гэсэн. Харин тий. Эвгүй 1-6 гоё тий. 1-6 чинь арай нэг тийм суурин 1-6 дээр болохоор ичээс тоо даглж маклдаг нэг янз бүрийн юм хийж болохоор ирсэн болохоор арай гайгс. Эхний map нь Town лөө. Тий, CS Town гэдэг. Йоо, за тэр гэрт хичнээн хэр удаан тэр 2 давхар 3 давхар руу бүгжсэн хүн байна уу гэвэр нэг сошиалэр явж байхын дараа. Ногцсон хүү орж ирэхээ гэлээ. Town дээр л өслөөдөө. Town дээр л өслөөдөө гэд. Одоо тэр нөгөө нэг юу чи ингэж явж байгаа ш нөгөө мэдээллийн чанартай юм ингээл ютубер яваал те. Хүмүүс их анхаарал татаа. Тэр нөгөө инээдгүй ч юм бол бүр сонирхолтой юм байна. Тий, инээхгүй байх гэдэг юм. Тэгэл тэрнээс хойш тий 60 мянга хүртэл ер нь тэр ингээд явсан шүү. Тэгээ тэрнээс хойш нэг тийм жоохон инээдтэй тоглоомын хэсгүүд тэгээ тэр бичлэг тэгээ нэг ганц хоёр влог тэгэл ер нь хэрвээ яг нөгөө тоо цифр харж юм хийх юм бол тэгэл яг л тэр юмнуудаа л хийх юм. Тэгэхгүй яг нөгөө гоё мэдээллийн чанартай юм тгий гэх юм бол тэгэл ер нь үзэгч багасна. Ер нь жоохон хэцүү санагддаг. Яг одоо бас ингээ бүр тустай чанал нээсэн шүү дээ. Нэг тэнгэр гэдэг нэртэй чанал нэгээ тэрэн дээрээ одоо яг тэр нөгөө түүх мэдээлүүдээ нөгөө хөрөг зураг муурал тэдрийгээ хийдэг болцсон. Тэгээд одоо яг өөрийнхөө мейн чанал дээр тоглоомын ч юм уу гейминг дээрээ тоглоомын холбогдлолтой юмнууд хийдэг.
тийм болгоц. Тэр нь ч юм амарлсаар гэсэн. Яг нэг бүх юма би амар их юм хийх гэдэг. Тэгээд бүх юма нэг дор нэг channel дээр хийгээд ангууч нөгөө бейс нь солигдоол ингээд жоохон хүртээлгүй байгаад тийм санагдсан. Одоо чи би өнөөдөр нэг тоглоом имжлэг хийснээр маргааш нь одоо нэг тоглогчийн хөрөг цуврал хийчихэнгүүт чинь тэрийг яг нөгөө үзэгч нь бас цөөхөн болчихдог юм уу? Эсвэл заримд нь хүртээлгүй notification очтгүй ч юм уу ингээд ялгаатай тэнгууд нь за энэ бүгдийн салгаа тус нь чиглэлээ өгс. Тийм чиглэлээр нь л үздэг хүмүүст нь яг хүртэх ёстойг л хүртэх юм байна гэл. Тэгээд яг салгаад хийз. Одоо тэгвэл кик дээр стрим хийнгүүт чи яг стрим үзэх гэж л орж ирж байгаа хүмүүс л орж ирдэг. Тэгэхгүй YouTube ч болонгууд яг нөгөө одоо хуурамчтай арай их байгаад идэм шиг санагдаад байна. Бид эдийн хувьд чинь стрим дээр хүн юм бичих бидэртэй ингээ харилцаа үүсгэх тэгээ бид нар ч гэсэн зөрүүлээд үзэгч нартайгаа ингээд гоё ярилцах те нэг тиймэрхүү connection үүсгэдэг шүү дээ. Тэгээ connection үүсгэнгүүд YouTube дээр нэг л эвгүй байдаг. Чат нь ч нэг юм сонирм жоохон хоцрогдолтой гэх юм уу? Тий жоохон өөр харагдаад ид. Тийм ба. Чанаргүй гэх юм уу? Зарим ирж байгаанууд нь ч юм уу хоцорч юм уу эсвэл ингээд өнгөрөөл явж байгаа тохиолдлууд ч байгаа бах тий. Тий тэнгууд нөө YouTube ч хүн болго үзэж болдог учраас хүн болго миний стримийг үзэж байгаа. Тэгэл тэр болгонд тааруулж харьцах хэцүү. Тэнгууд яг зөвхөн кик дээр хийчих юм бол намайг үзэх гэж л орж иж байгаа хүмүүсийг кик дээр үздэг. Тодорхой хэмжээний давааталтай юм уу? Тоглоом мэддэг хүмүүс орж байгаа шүү. Тий. Хэнийг үзэх ёстойгоо мэдэж орж ирж байгаа учраас зорж зорж үздэг үзэгч нартай болчихоор арай кик нь хамаатай юм уу? Нэрээ тийм ялгаатай юм биш үү те. За YouTube дээр зүгээр яг нууц биш бол YouTube яг мөнгө олдгоо. YouTube монголч нөгөө саарлж гсалтанд орцсон. Monetizing юу байхгүй шнэ. Айд гаргаж ирж болохгүй. Тэнгүүт ч нөгөө хуучин чин айд гарч ирдэг байх үеийг санаад бас одоо тэр чинь алтан цаг байсан гэж боддоо шүү дээ. За тэр үе чи байсан гэсэн үг шүү дээ. Тий. Байгаагүй. Байгаагүй юу? YouTube дээрс нөгөө доор нэг юм том урт баннер гарч ирээл нэг 3 минут тутамд ингээл нэг реклам гарч ирж мэрдэг байсан нэг үе байдаг шүү дээ. Тэгээ ягаад ч юм яг намайг YouTube биж эхлэх тэр байхгүй болчихсон. Тэгээд судалсан чинь нөгөө саарлж гсалтанд ороод тэгээ YouTube-ийн тэр рекламны айд байршуулдаг тэр юм нь Монголоос хасагдсан юм шиг л биш. Одоо YouTube-ээс Монголыг хассан юм шиг л. Тэгээ тэхийн тулд яг хоо ярианаа сонсох нэ соёлын сайд ч юм уу Google руу request явуулаад тэгээд одоо манайх саарлж гсалтнаас гарлаа ч юм уу нэг тэгж ижил одоо Монголоос реклам үздэг болох юм уу? Хэрвээ Монголоос YouTube-ээр бичлэгэн дундуур реклам үзээд эхлэх юм бол контент хийж байгаа бид хэд юм дан YouTube-ээсээ цалинжаад амьдрах боломжтой гэж харж байна. Үгүй энийг нэг гоё юу ачвал те болгочвол те маш олон залуучуудаас эн чинь юу гэдэм бусдад ингээд гоё мэдээлэл түгээд хэрэгтэй зүйлийг өгж байгаа олон ч хүмүүс байгаа шүү дээ. Тэднэр хамгийн гол нэг юм санхүүгийн баталгаатай болно гэдэг чинь амар чухал байхгүй хүсснээрээ бас юм хийх боломж нэгдэн те. Одоо зарим нь бол давхар ажил хийгээч ч юм уу те. Хийхэд бол ер нь хүндрэлтэй шүү дээ. YouTube ер нь ажил бол надад бол одоо үндсэн нөгөө нэг цагийн 8 цагийн ч юм уу те нэг өглөө 9-оос ажилдаа гараад 18 цагаас тардгийг бодвол хаяа сунах тохиолдол ч ихтэй байдаг те. Тий. Шүнжэнгөө 24 цагч явцсан тохиолдол байна те. Тий. Тэгээ яг одоо YouTube-ээс гэх юм бол би нөгөө гадаадууд яагаад ийм гоё контент хийгээд байдیں гэсэн чинь ерөөсөө л тэр нэг advertisement monetizing system байгаад байгаа байхгүй. Тэр хүмүүс юм хийснээрээ буцааж хүртээд тэгээ тэрнгээрээ ингээд одоо даблд авчих واخ тэ би нэг юм контент хийгээд энэс орсон цалингаараа бүр гоё болгоо хийчих гээд ингэж явдаг системтэй юм байл. Тэнгүүд Монголоос ч нөгөө за яг нөгөө гадаадаас контент хийдэг монгол хүмүүс байгаа шүү дээ. Одоо нөгөө гадаадд байдаг влогнууд тэнгүүтээ одоо энэ арай их хүмүүс үзэх магадлалтай тийм контентнууд гэх юм бол яг олдог л бах. Гэхдээ ер нь жоохон бага гэх юм. Одоо хэрвээ Монгол байсан бол одоо энэ 100 мянган саб гэдэг юм чинь ер нь амар үнцэнтэй байхсан. Одоо ямар ч үнцэнэг болцсон нөө. Хүссэн 100 мянган баг сабтай болдог шүү дээ. Тэгэл кино ярьчих чинь. Тэгээ нөө яг хүүхдийн одоо нэг юм тэнэг юм галзуу бичлэгүүд хийгээд ч юм уу ингээд 100 мянган саб хүрэх бол одоо айгүй амархан болцсон. Тэнгүүд яг хэрвээ тэр advertisement system байсан бол одоо 100 мянган сабтай хүн болгон гоё контент хийж байгаа гэж бодоод байгаа. Одоо бидний зүгээр том жишээг үл би одоо сайн мэдээд байгаа нөгөө Mr Beast лүү. Тий. Тэр бол яалччгүй тэр олсон мөнгөөрөө одоо тэр сүгэлд гаргаж байгаа тэр шоу моо би зүгээр ингээд нэм шорт тийм рилсүүдийн ингээд харангууд тэр бүр ингээд баг телевизийн хэмжээний салбарын бүр том entertainment салбарын одоо бүр ингээд хийдэг том шоунуудыг бүр зах зээл нь маш том болоод харагдаад тлээ л дээ. Тий одоо ер нь бүр халиад хоолны бизнестэй
шоколадны бизнестэй ер нь амар олон юмруу салаад. Тэгснээр тэр чинь цаа чинь бас юу яа дээ. Mr Beast чинь нөгөө Mr Beast фан төлөө дээ. Бүр сантай. Том юутай. Сан нэмээд тусламжийн байгууллагатай. Тэгээ Африк руу нөгөө хүүхдийн сургууль цэцэрлэг барьдаг, усгүй газар нь тэргэлдэж ус гаргаж өгдөг. Тэгээ нөгөө тийм ядуу буурын орнуудад амар их тийм юу өргөдөг. Тусламж. Тийм тусламж өргөдөг. Тэгээ тэрийгээ нэх амар контент хийгээд байдгүй. Гэхдээ хаяа нэг контент хийгээд оруулаа л байд. Нөгөө усны юутай болгоо, сургууль барив гэж мэгээд юу амар их юмнууд хийдэг юм л би ч бас нэг дан ганц ингээл мөнгө өрөөл үүсдэг контент хийдэм болов гэдэнгүүт басгүй цаашаа амар их фандрейзер юмнууд хийдэг юм л. Гэтэ ер нь их сенсацтай тий. Бас нэг бөө хийлам дагуулсан үйл явдлууд сая нэг хэдхэн жилийн өмнө болоод тах шиг байсан шүү тий. Нэг нөгөө нэг хамт бичлэг хийдэг нэг хүнээс нь болсон асуудал гээд тиймэрхүү юмнууд бас болсон шүү. Нилээн. Тэгэхээр ер нь бол тэр бас нилээн тийм одоо гол дүр байх шүү. Рол модель байх тий. Одоо юу гэдэг ютуберуудын хувьд бол хамгийн их одоо юу гэдэг маш их өндөр дагагчтай. Одоо нөгөө бусад ютуберуудыг дуудаж авчирч контентэд оролцуулах боломжтой ганцхан үуч баг Mr Beast байдаг шүү дээ. Чи сая сүүлд баг дэлхийн бүх том стримерүүдийг дуудаж авчираад стримерүүд донд юм чаленж өгөөд тийм бас бичлэгнүүд нилээд хийсэн шүү. Чиний тухайд ингээ яг ютубер болоод ютубийнхаа юмнууд ингээ хийж яхад хамгийн их тийм урам зориг нөлөөлөл авч исэн тийм ютубер нь гадныхаас тэр магадгүй дотоод байх юм бол дотоодынхаа хэлж болно шүү. Ямар хүмүүс байдаг вэ? Гадныхаас гэвэл одоо ч яг бодох нэ гадныхаас ер нь бараг байхгүй юм. Яг байхгүй ч гэж ингээл ер нь бүгдийг л ялахгүй. Зүгээр ингээл хараал өнгөрөөл ажилласан байна. Хэрэгтэй юмнуудаа үзчих. Тэрнээс яг би зөвхөн тэрийг үздэг гэсэн юм. Шимтэж тагаад. Тийм юм бас ер нь цөөхөл юм. Тэгтээ яг PewDiePie гэдэг байдаг шүү дээ. PewDiePie тэгээд Gremix одоо тухайн нөгөө Монгол контент хийжсэн хүмүүс үү. Хосоо Gremix MNBC лөө Монголын видео тоглоом сонирхчдын групп чөлөө нэг тим нэртэй. Тий. Одоо яг тэрний хост нь хосоо гэдэг ах байдаг. Одоо тухайн ч амар их тоглоомтой холбоотой контент хийдэг. Одоо болтол хийж л байгаа л да. За. Тэгээ тэр эдийн бичлэгийг амар их үзэж ер нь тэр эдээс л яг инспайр авч ирсэн юм. Яг тухайн чинь тэр эдийн хамт явж влог хийдэг. Хамт тоглоом тоглодог. Зимбол, Закуз, Gremix хосаах хин байлаа. Энийг тийм бүлэг байдаг гэсэн бас. Тухайн дөнгөж YouTube бүгжиж яхад гейминг бичлэг хийдэг байсан нэг Монголын бүлэг хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг амар их үзэж дөөрэх гэж оролдог гэсэн. Гэртээ ингээд бичлэг хийх гээл тоглоомын бичлэг хийх гээл нэг камер тавиал хөтлөлт хийж мэж үзэж юм үзээд ч юм уу. Тиймэрхүү байдлаар бас дагаж юм амиг гэж оролж исэн юм байна. Эргээ харахад. Хэрвээ одоо зүгээр лексорыг ингээд нөгөө юу байх юм бол нэг хоёр одоо тайлбарлагчтай хамт ингээд тайлбар хий гэх юм бол нэг нь гадных нэг нь Монголоос гэвэл чи ямар хоёр үнийг нэрлэх вэ? Гадных гэвэл Sponge Machine гэдэг хоёр контент тайлбарлагч байдаг. Тэр хоёрын аль нэгэнтэй ч юм уу. Монголоос гэвэл тэгэл К яхтай ерөөсөө тайлбар хийж үзэж байгаагүй юм байна. Тийм байх шүү. Яг К яхтай хоёр юу яагаад гэдэг гэдэг. Өөрөө л тэгээд идэлтэй нөгөө адилхан юу хийдэг гэдэг нөгөө адилхан каст чинь дотроо бас хоёр төрөл байдаг. Нэг нь colorful caster лүү. Тэгээ нэг нь болохоор play caster гэдэг лүү. Ямар ч нэг хоёр кастинг төрөл байдаг. Нэг нь болохоор тоглоомоо яг дэлгэрэнгүй ярьдаг. Нэг нь болохоор нөгөө нэг жоохон ойрлж хашгичдаг нэг тийм гоё сэргээдэг каста идэх ч тийм яг тэрэн дээр жоохон битэр юу яагаад гэдэг юм шүү адилхан байдаг шүү. Тэгээ би ч болохоор хамт тайлбарлаж байгаа хүнтэй дасан зогцоод яг тэр хүнийхээ тайлбарлах хэсгийг нөхөө авчдаг болохоор яг К яхтай тайлбар хийвэл бас яах байх л гэж бод. Арай гоё болов гэж бод. Тэгтээ яг нэг тийм тохиол гарах байхаа л гэж бод. Яг битэр ингээ зөндөө олон тэмцэн дээр хамтарлаж ажиллаж исэн. Тэгтээ тайлбар хаваагаа авчдаг байхгүй. Өдөр чи яг үнсэн тайлбарлагчаар очиод К яхт нэг аналист над дээр нэг аналист энэ төр ногдож магаддаг. Тийм бэс тэгтээ ерөөсөө хамт тайлбар хийж байгаа. Тийм байна. Яг цуг ингээд нөгөө нэг тайлбар хийгээгүй зүгээр ингээд хамт нэг том тэмцээний хуваагаад авчна гэсэн үг шүү дээ. Тайлбаруудаа хуваагаад авчна гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө чухал тоглолтын дээрээсээ тэгэл К яхт чухал тоглолтын нөгөө арын чухал тоглолтын надаа гэл ингээл ээжлэл. Бүр хамгийн анхны дээр нөгөө тайлбарлагчийн эрэ үед чинь К яхтаар би ажиллаж ирсэн мөр 16 дунаа 15. За. Цаа чин бас яг тухайд Metacap гэдэг Монголын team content тэмцээний зохион байгуулдаг.
Тэгээ өөрөө тийм e-спортын жижиг оффистэй болчихсон юм. Тэгээд эдитер хайж ийн. Гэсэн байлуу да. Тэгээд би яг би ч бас өөрхөн дизайн хийж 10 жилийн хүүхдэрнээ бас нэг жоохон хөдөлгөөнтэй байсан болохоор за тийм. Би дааж сурах чадвар ер нь их өндөр байсан юм шүү. Тий, ер нь би даага айгүй их юм сурцсан байсан. Тэг яг тэр үе чинь К-ийн одоо хийдэг байсан тэмцээнүүдэд нэг 2 3 оролцоод тэгээд тэр нэг ер нь зүс таньдаг болсон байж байгаад тэгээ би нэг өдөр бичээд та юм дизайнер эвлүүлэгч хайж байгаа юм уу? Би нэг очиод үзье гэ. Тэгээ бид хоёр нэг 2 3 сар ажилласан уу? Ер нь нэлээ ажилласан шүү. Тэгээ би ч тэр үед жоохон ч байсан. Тэгээд нэг тайлбар хийх гэж оролдож байгаад тэгээд нэг өдөр цаа чин нөгөө би тайлбар хийхэ болоод тэгээд тайлбарлагч олдох болонгуудаа цаа чин тайлбар хийж эхлэв. Тэгээл ер нь тэрнээс хойш өөрөө тайлбарладаг болсон. Тайлбарлагч олдохгүй байсан болохоор тэгээд цаа чин өөрөө суугаа тайлбарлчих гээ. Тэгээд тайлбарладаг. Ямар сонирхолтой юм тий. Тэгвэл яг өөрөө хийсэн шалтгаан нь бол тэр юм биш тас. Тий. Өөр дээр нь тэр чинь би strong бит хоёр би strong ах битээр ингэ тайлбарладаг, ээлжилж мэлжилдэг байж байгаад. Тэгээ би ялаад ажиллага болчихсон. Тэгээд тайлбарлага болцсон байж байгаад тэгээ тэр үед яг К-ийнх нэг өөрийнхөө зохион байгуулдаг тэмцээнүүдэд өөрөө тайлбарлаад эхэлсэн. Бас сонирхолтой дүүх юм биш үү те. За ямар ч тэгвэл зүгээр ер нь сонирхолтой байдлаар юу хахад манай хоёр бас ингээм хамтраад нэг өдөр тэгвэл гоё тайлбарыг бас хийх баха. Ер нь тэгээд юу гэдгийг спортыг сонирхдаг хүмүүс ч бас тэгэж бодож байгаа хүмүүс их олон байгаа. Одоо жишээ нь чиний сувгийг дагдаг маш олон хүмүүс байгаа. Одоо жишээ нь К-ийг дагж байгаа бас их олон хүмүүс байгаа те. Тэр дундаас бас ингээм хамтраад ингээд нэг тайлбар хийвэл гэсэн бодолтой хүмүүс их байгуулах гэж бодож байна. За эргээд ютубер болох те яг энэ стриминг хийх гэдэг ч юм уу те энэ зах зээл чи өөрөө их сонирхолтой зах зээл байхгүй. Одоо яг хөө ингээд тодорхой хэмжээгээр санхүүгийн хувьд харьцангуй гайгүй болж эхэлж байна. Спонсорудаас орж ирж байна. Тэмцээн уралдаан нээлттэйгээр их олон болдог болсон. Тэгээ манай тамирчид өөрсдөө ингэж амжилт гаргаад эхлэнгүүт энэ салбарыг сонирхож байгаа хүмүүсийн тоо ч нэмэгдээд эхэлчлээ. Тий. Харин зүгээр тэр 15 онд ч вэ 16 онд ч вэ энэ ч юм уу ерөөсөө хийнч тэгж төдийлөн сонирхдаггүй байлаа шүү дээ. Жинхэнэ e-спортод нөгөө ёстой өөрсдөө тоглодог тиймэрхүү хүмүүс нь л ингэж ард нь дэмжлэг болол явдаг байсан бол одоо бол харьцангуй гайгүй болсон. Гэхдээ ер нь одоо лекцорын хувьд болохоор ингээд энэ хугацаанд мэдээж шантрах үе, хэцүү байх үеуд бүр нэр үнэхээр олон байсан болов уу гэж би зүр төсөөлөд байна. Их үедээ. За мэдээж нөгөө үзэгчээ бас тодорхой хэмжээгээр харна. Тэгээ эн чинь орлого одоо тодорхой хэмжээгээр байхгүй тийм шүү дээ. Тэгээ цалин хөс байхгүй, маш их цагийг эн чинь ингээд суугаал өнгөрүүлэл идэг. Тэгээ гэр бүлийнх нь бас хүлээж авна. Тэгээ сая хэллээ бас гэр бүл нэмжсэн цаг хугацаа, ковидын үе байна тийм. Энэ үеийг ингээд эргээ харахад хүнд хэцүү цаг хугацаанд ер нь хэрэг байваа. Яг эхлэхэд бол айгүй хэцүү шүү дээ. Чи одоо баг жил хагас арай айгүй олон тоотой савтай болтлоо. Тэг хамтрах байгууллага ч гэсэн ер нь нэг тийм стримрүүдийг ойшоодог байсан шүү дээ. Яг нь арай нэг бичлэг хийдэг. Гэхдээ олон хүн үздэг бичлэгтэй хүмүүстэй нэг ганц хоёр жижиг байгууллагууд хамтардаг. Тийм л байдалтай байсан. Тэгээд ер нь эхний 2 жил ер нь айгүй хаттай байсан. Гэрийнхэн ч ойлгохгүй юу байна. Тэгээд нөгөө орлогогүй болчоор ч шантарчих гад ч байх уу юу байна. Тэгэл өстой яг нөө стримийн donation тэгээ нөө member авж байгаа хүмүүсийн одоо орж ирдэг орлогоор л нэг хэсэг бараг амьдарч ирсэн юм аа. Тэгэл ер нь за энийг яг ажил болгох юм байна гэж зүтгүүлээл. Тэгээ нэг эхний жил гэрмэртэй байдаг байж байгаа. 2 дахь жилээс нь 3 дахь жилээс нь тусдаа бүр оффислоод байр түрээсэлж эхлээд тэгээ тэндээсээ шууд контентуудаа шахаал стримэж гэсэн ингээд full time өдөр болго ингэж актив хийгээл тэгээд тэндээсээ контент гаргаал тэгж эхэлсэн. Тэг яг нөө амар удаан стрим хийгээд тахаар шаталт үүсээд нөө burn out гэдэг чинь яг нөгөө хийж байгаа юмнасаа сүлдээ стресстэй нөгөө маш их цаг хугацааг зарцуулдаг. Тэг ингээл өдрийн 8 цаг, өдрийн 10 цаг гэл ингээл стрим хийж байгаа тэрэндээ дасаал тэрэндээ ороогдоо нөө стрим хийхгүй өдөр нь хэцүү санагдаал нөө ажиллаа хийхгүй байгаа юм шиг санагдаал. За хийгээл хийгэнгүүт нөө удаа игээл тэндээсээ жоохоо тоглож байгаа тоглоомноосоо ч уудна. Тэгээ сүүл рүүгээ бүр стресстэй галзуурч гадаах үе бас гарна шүү дээ. Тэгэд яг тийм үед нэг 22 байна 3 оны үед гарч ирсэн. Яг юу ч яг нөө амар экстрим игээд тэг яг тэр үед жоохон ядарсан л ах шүү дээ. Мэдрэлийн ядаргаанд ороод тэндээсээ жоохон стресссэн болов гэж бас анзаарсан. Одоо иргэ харахад байнга тоглолчин тэгэл нөө яг тийм өглөөнөөс оройгол ажилгүй хэрнээ маш бага цаг унддаг. Тэгэл нөө serial бичлэгээгээл эдитэгээл өөрөө эдитээ өөрөө бичлэгээ ин
нэмээ өөрөө стрим хийчихэнгүүч нэг доороо өдрийн 12 цаг комны явна шүү дээ. явчихна. Тэгээ тоглолч стрессээ тайлчих гингүү тожигчгаар ч бүр нэмж стресстэй. Тэгэл яг нэг өдөр амарсан юм байна. Нэг амар тухтай амраад унтаа тэгээд ер нь боцсохгүй. Ер нь энийг хийх шаардлага байна уу гэж бодох шиг. Тэгэл тэр үед яг ахтай ярилцаал тэр хүнтэй ярилцах чинь тэр үед ер нь хамгийн зөв сонголт шүү дээ. Тэгэл одоо яад юм блэ байц гэл. Тэгэл ахтай ярилцаал тэр үед бас нилээ их юм ярилцаад хамгийн сүүлд нь ойлгосон юм нөгөө нэгэн тэхлүүлсэн юм чи ер нь эцсийн үзье гэж бодод. Би одоо яг энэний төгсгөлд юу байгаа юм бол нэг үзье да гэдэг. Тэр үчиг яг ингээд бид эдийн чиглэлээр амжилтанд хүрсэн баг байхгүй шүү дээ. Яг ингээд стриминг контент хийдэг хүмүүсээс чинь яг мондөг амжилтанд хүрсэн хүмүүс бас их цөөхөн. Тэгэл за энэ чинь ирээдүй багтай санагдал. Тэгэл тухайд олж байгаа орлого ч гэсэн ер нь бараг л орлого гэхээсээ илүүтэйгээр нөгөө donation буюу одоо үзэгчдийн өгж байгаа мөнгөөр л амьдраад байгаа юм шиг санагдаад. Тэгээ за энийг одоо яаж би орлоготой болох вэ? Яавал ер нь болох юм бол гээл. Тэгэл ер нь энийг яг одоо уг нэгэ тустай студидтэй тустай ингээ юм хийж байгаа ч гэсэн яг нэг ганцаараа байгаадсан хэрэг. Тэгээ за энийг ер нь ажил болгоод өөр дөр эдитертэй болох юм байна. За нэмээд менежертэй, орчуулагчтай гээл. Тэгэл нөө өөрийнхөө ажлыг ингээ хуваарлаад ингээ хувааж авч эхлээд тэгээд арай ер нь бүх юм гайг болсон шүү. Тэгээ бүр багтаа болсон юм байна тий. Тийм тэгээ багтаа болоод одоо бас ингээ багаар ажиллаж байгаа бас тустай офис дээр. Оо за. Гоё юм биш үү? Гоё юм байна. Наа чи бол нэрээ одоо юу гэдэг ийм тоглогч байсан хүмүүсийн хувьд бол бүр өстой үнэхээр гоё сонсогч байна. Энд чинь бүр мөрөөдлүүлээ шүү дээ тий. Тэг яг хаяа шантрах гад тэгэхээр тэгэл бодчих нөө. Бусдын мөрөөдлөөр амьдарч байгаа юм байж үү? Би юундаа стресс тэгээд бас их цөөхөн тохиолдлоор ингээл яндараа л яг мөрөөдлөөр ажиллаж амьдарч байгаа одоо цөөхөн хүмүүсийн нэг болцсон гэж өөрийгөө бас бодоод идэх болохоор юу нь яагаад энэ дээр одоо нэг стресстэй л шаналаад идэх юм дээ гэл. Тэгээд жоохон насны мэд хөгшөрхөрч угаасаа нэх юм ботхоо байлаа л ер нь бүхнийг уучлцарж бүхнийг уучлаад бүхнийг хайрлаа л явж бовчдөг тэгэл. Одоо ер нь тэр нь ч гэсэн ер нь гайг болчихлоо. Яг миний нэг даваа тал гэвэл сүүл рүүгээ нөө тоо чухал биш чанар айгу анхаардаг болол. Тэгээ ер нь за гоё чанартай л юм хүмүүст үргэж ивэл тэр хідэн үзэх нь хідэн хүнд хүрэх нь тэгээ ерөөсө хамаагүй санагддаг болол. Яг тэрнийхээ ч гэсэн ер нь бас үр шимийг ер нь авсан. Надад бас яг тийг санагдсан. Одоо чинь ингээд YouTube-ийн нэг гоё мөн чанарыг би ойлгоод байгаа юм. Тэр нь юу гэхээр энэ 10 жилийн дараа чи имжлэг байж гин. Тий. Тэгэхээр одоо би ингээд энэ тоог их байна уу, бага байна уу ерөөсөө хамаахгүй. Гэхдээ энэ хүндтэй ингээд ер нь одоо энэ сууж байгаа их олон ингээд зочд маань ингээд ээлж дараал ингээд одоо өнөөдөр ирсэн бас манай лекцор байна тий. Тэгээд энэ зочд маань ингээд энэ түүх болол ингээд үлдэнэ. Тэгээ энийг ямар ч цаг үед өссөн үн дараа нь сонсоод үзэх боломжтой учраас тий. Тэгэхээр тэр чинь тэр болгон дээр тоон ингээд хэлбэлзэл явж байна. Тийм учраас яг өнөөдрөөр ингээд харж ерөөсөө болохгүй юм байлээ. Хамгийн гоё нь ерөөсөө л яг энэ чинь ингээд дата болоод үлдчихэж байгаа учраас тий. Тэгж нөгөө хинч би ч өгшөрсөн яг хүмүүст эргээл харахад нөгөө нэг нэг ийм хүн байсан шүү гэд. Одоо муугаар ярихад те 100 жилийн дараа одоо нэг хүүхдүүд ч юм уу те өвөөгийн талаар гэл тэнгүүд өвөө нэг ингээ бичгэн үлдсэн байж ихтэй бас сонирхолтой шүү дээ. Тэр чинь ийм хүн байсан юм байна шүү дээ. Манай өвөө чинь бас тэгж харна гэдэг чинь гоё шүү бас тий. Одоо жишээ нь би нэг зөвлөгөө авъя. Одоо юу гэдэг юм бичлэгийнхаа үеэр бол одоо чи юу гэдэг юм subscribe дараарай гэл би хүмүүсийг хэлээд тахаар тэрийг юу н ойлгосон л да. Хүмүүс юу н бичлэгэндээ анхаарад саб дарахаа марччихсан юм шүү. Тий, нөгөө анхаар болох хэрэгтэй л гэж юу ойлгосон. Лайк дараад, саба дараад стримээ үзээр яач тийм үү нэг тийм. Тэгээ ялангуяа бичлэгэн дээр ер нь тэр юу байх хэрэгтэй юм бэл. Одоо нөгөө лайка дарах, саба дарах гэдэг тийм текст одоо үг хэллгүүд зайлшгүй байх хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө бичлэгээ үзэж байгаа хүн чинь үзэж явах явцдаа лайка дараад саба маба дарсан тохиолдол чинь YouTube-ийн алгоритмд өөрчлөлт ороод одоо яг энэ хүртэл энэ хүн тасралтгүй үзээд тэн дээр ингээ лайк дарсан байна. Тэгэхээр одоо чи нөө зарим бичлэгийг үзэнгүүч нэг юм доор нэг нөө хэлбэлцсэн байдаг шүү дээ. Бичлэгийн энэ хэсэгт их хүн үзчихтэй. Тэгээд тэнгуут бас нэг тэр алгоритмд бас ингээд мэдээлэл өгөөд ер нь зав энэ бичлэг ийм бичлэг үзэх дуртай хүмүүст үзүүлэх хэрэгтэй байна гэж цав дараагүй ч гэсэн ингээд дараагийн хүмүүстээ хүрчдэг, санал болгодог. Тийм санал болгоцсон байж байгаа. Тэгэхээр ер нь лайк дарах за саб жаа нэг саб дарцсан бол тэгэл үрт шүү дээ. Тэнгуут лайк ч болонгууд бас нэлээ өндөр юу өгöd багш нөлөө.
Тэгэхээр ер нь бас одоо лайкд дарцсан дээрх гэдэг. Харин тийм яг чанд самбаа хэрвээ дараарай. Тэгээд дээрэс нь бас лайкд дарахаа мартуулъя. Тэ таалагдах юм бол тэ. Яагаад вэ гэхээр би яг энэ хэсэг дээр одоо Lexoros жинхэнэ нөгөө манай нэвтрүүлгийн нэр бол Untold учраас яг юм Untold яриаг бас одоо хэрвээ магадгүй ингээд боломжтой бол нээлттэй ярих боломжтой тэр өнцөг сэдвийг яг энэ цаг мөчтөөс гаргаж болно шүү гэж бас уриалмаар байна. Миний одоо ярьдаг биш нөө стрим дээрээ ер нь нэг тийм жоохон подкастер хуу нэг хаяа нэг үе. Тэгэл нэг орой морой нилээ ядраал дуусчих үедээ нэг тийм ярилцмаар санагдсан сэдвүүдээ стрим дээр ингээ орой үзэгчнэртэйгээ ярьдаг байхгүй. Ямар гоё. Одоо жишээ нь нэг тийм сүүлийн үед надад төрж байгаа мэдрэмжүүд ч гэх юм уу те. Одоо жишээ нь өмнө нь би нэг ингээд гаргацсан байсан үйлдэлээ дараа нэг ухаарсан ч юм уу те. Тэрийг би яагаад тэгсэн байсан даа ч юм уу нэг тийм тиймэрхүү ярианууд ер нь амар их сүүлийн үед хийж байгаа. Тийм тэгэл одоо жишээ нь өөрийнхөө алдсан алдаач юм уу те. Яг ингэж байгаа ингээд зүгээр л буруу юмнаас болоод тэгсэн ч гэх юм уу. Тиймэрхүү юмнуудыг бас ер нь стрим дээр ярьцдаг байхгүй. Тэг яг өнөөдөр яриг гэвэл бас одоо залуучууд амар их юу болцсон юм санагдаад одоо нөгөө ирчүү шалчгаар гэдэг шиг те нэг тиймэрхүү ярианд амар их өгдөг шүү дээ. Тэгээд тэрэн дээр бас ярилцах хэрэгтэй юм шиг санагдаад одоо нөгөө сошиал дээр амар их бас актив цагийг ер нь өрнүүлдэг болчих. Тэгээд ер нь нэг жоохон амьдрал дээр хоорондоо ерөөсөө тийм юу байхгүй харилцаа маш бага. Тэгээд нөгөө бид нар байнгын юм лидер бордоор амьдраад байгаа юм шиг санагдаад одоо нөгөө нэг энэ хүн хэдэн сабтай, энэ хүн хэдэн фолловерстай, эдний аав нь тийм, эдний ээж нь тийм ч гэдэг юм уу. Яг нэг тэрнийхээ ингээд дээр доор ингээд харилцдаг юм шиг. Одоо амар их анзаардаг. Сүүлийн 5 жил гэсэн яг энэ нөгөө нэг чамд яг энэ мэдрэмж бас төрөөд юм те. Иргэн тойронд яг энэ карьертэй болж гиснээс хойш яг ингээд одоо чинь би өмнө нэг хүний сабаас арай бага савтай байх үед тэр үед надтай харьцажсэн хүмүүсийн яриа одоо шал өөр ч юм уу нэг тийм би заавал тэр хүмүүс өөрийгөө баталж харуулах хэрэгтэй байсан юм шиг санагдаж ирсэн байхгүй. Би тэр үед ингээ амар гой цайлган ийм хүн байж байгаа. Ингээл бүгдэнтэй гоё харилцаа үүсгээл тийм нэг юм хаалт зайлшгүй байгаадсан. Тэгэл одоо яг сүүлийн жилүүдэд ингээ харьцаад яг тэр хүмүүстэй эргээ харьцангууд нэг тийм жоох ялгуурлж тухайд ялгуурлж исэн юм шиг санагтаад. Тэгэл одоо яг лидер бордын дээгүүр тэргүүлээг байсан учраас тэр хүн надтай харилцаа үүсгэх хүсээгүй юм байлгүй дээ гэж бодсон. Тэгээ би ч юу нөөрөө тийм үзэгчнэртэйгээ ч юм уу гадуур ч юм уу ингээд танихгүй ч бай, таньдаг ч бай, хэдий ч хамаагүй ингээд гой гой юм яриад ингээд амар нээлттэй байхыг хүсдэг. Тийм тайван нээлттэй байхыг хүсдэг. Тэрнгээрээ ч гэсэн нөгөө байнгын ингээд шинэ хүмүүстэй танилцах те шинэ хүнтэй шинэ яриа өрнөх тэр хүний ертөнцийг ойлгох, миний ертөнцийн юм гэж бас ингээд тулахгүй ч гэсэн гоё ярилцаж дээр доор нь ингээд буруу зүвийн нягтлж магтлах ер нь гоё шүү дээ. Тэнгүүд яг тийм хүмүүс дээр зарим хүмүүстэй гарч ирсэн. За энэ нэг тийм лидер борд доор л амьдраад байгаа юм байна да гэх те. Тэнгүүтэг нөглөөс ирэл рил үзэл хиний хүүхд ямар машинтай болчих хин ямар рил хийвтэй хин хаана ямар аялал хийгээд байна. Стэнэр идэр шиг амьдрч чадахгүй болохоор гэл нэг тийм жоохон шаналх гад байдаг юм шиг санагдсан. Тэгээд ер нь энийг яаж ер нь засах вэ? Яаж энэ залуучуудыг ер нь бас бодлыг арай өөр өнцгөөс харуулах вэ те? Нэг тийм лидер бордор биш. Бид нар өөрөө өөрсдөө гэсэн замтай ирсэн, төгсгөлтэй ирсэн. Тэгэл яг тэрнгээрээ амьдарч байгаа учраас заах үтэ тиймэрхүү юм хийж байгаа хүмүүсийг зүгээр алгасаад ядаж ихний хэлжинд хоорондоо гоё нээлттэй тий нэгнийхээ дээр доор орохгүйгээр харилцдаг тийм гоё одоо хууч нөгөө компьютер утас гараагүй бахт гадаа тоглоулогчны гоё хэлээ тий лагар магар найрамдал байрамдал гээл өстө бүгд ингээл нэгнтэйгээ нээлттэй тийм байсан. Одоо тэгээ дандаа усны цаанаас нанаас тэгээ тэрнээсээ ч болоод нөгөө залуучуудын одоо нөгөө сэтгэл гутрал гэдэг юм чинь ер нь бас энэс хамааралтай болов. Нэгдээ ярилцаж чадахгүй байгаа юм чинь одоо яаж угсаа сэтгэл гутралтай байх нь л тодорхой болцсон баг гэж бодож байна. Тэгээ сүүлийн үед ч гэсэн над дээр бас тиймэрхүү өөрчлөлт их ажиглагдсан. Би ч ер нь жоох тийм нээлттэй байха болцсон байсан байхгүй яг ингээд анзаараад өөрөө. Тэгээ анзаараад за ер нь би ингээ өөрийгөө ингээл хориол ингээл хаацалал их энэ энийг ер нь бас ядаж өөрийнхөө ойлгосныг үзэгчнэртэй тайлбарлаж өгье даа гэдэг. Тэгээ ингээ би стрим дээр орой болго ингээд үзэгчнэрсээ ингээл заримдаа яг гоё ярмаар санагдсан үед ингээд за ямар сэдвээр ярилцах хэдүүлээ те. Одоо чинь гэр бүл. Тэгээ би чинь ингээ залуу гэр бүл аав миний гаргаж ирсэн халтаанууд ийм юмнууд байсан. Тэгээд ингэж ийсэн гэл тэгэл заримдаа ингээл одоо чинь бичлэг хийх гэж байгаа стрим хийх гэж байгаа хөвгт ч юм орж ирэл те. Тэр үед нь ингээд тайлбарлаж өгөл.
Яг тэгэл гоё яриад байсан чинь сүүл рүүгээ ингээд ер нь манай үзэгчнэр ч гэсэн гоё нээлттэй болцсон яг ингээд яг намайг стрим мэдэж хөндлөж гэсэн хаяа ингээд асуух хэвээр юмнуудаа ингээд шууд ингээд DM-ээр орж ирэл за нэг юм тохиолчлоо ингээд одоо ингээд найз хүнд хүртэл хаягдчихлаа одоо яах вэ гэх тиймэрхүү юмнуудаас амар их орж ирсэн. Тэгэл ер нь одоо бас өөрийнхөө одоо энэ хөгжүүлж байгаа характерыг ч гэсэн жоохон тийм залуучуудад төлхөө гоё. Тийм байна. Нөлөө үзүүлэх нөлөө үзүүлэх чи яг энэ л юм байна те. Би нэг баян байгаа да. Тэгээ машинтай болсон доо эсвэл тэгсэндээ биш зүгээр яг тэр хүмүүс миний тусалж чадах юм юу байна гэдэгтэй л юм шиг санагдсан. Анхны тэр анзаарсан зүйл чинь л их гоё юм байна. Яагаад вэ гэхээр бид нар нэрээ ингээд нөгөө нэг технологи ийм өсрөнгөө хөгжиж байгаа учраас сахим орчиндох тэр нөгөө технологиг одоо ёстой нөгөө нэг технологийн сайн талууд их олон байна. Бидний амьдралыг хөнгөвчлж байгаа тий гол зорилго нь. А гэхдээ нөгөө талаар бол нэг хит их тэндээ бас нэг юм удаан байгаад бусад яг ийм бодит тийм амьдралаас жоохон холдоод байгаа тохиолдол байгаад юм л да. Яаж нэг гоё бичлэг хийж яаж олон хүнд тэр лайк авах уу гэдэг ч юм уу тий. Яг бүгд биш лээ тодорхой хэмжээгээр бас нэг тийм зөвлөж бас анзаарч байгаа байх. Сая наадах чи хэлсэн чи надад их гоё санагчлаа. Би анх нэг 2007 он тэр нэг фильм хөтлөгч байхад тэр үед залуучуудын хамгийн их сонсдог гэсэн зүйл нь ерөөс FM. Тэгээ би FM ингээд хөтлөж байгаа л 12 цагаас хойш бид нар дандаа 24 цаг гарч хөтэлдэг гэсэн баггүй. Хондог FM ингээд хараад шинжгөө дуунуудаа ингээд тавьдаг. Тэгээ 12 цагаас хойш ингээд нөгөө төлбөртэй дугаар биш зүгээр энгийн утсаараа ингэж хүмүүсээс гоё сэтгэлдүүдийг аваад тэгэнгүүт бүр яг тэнцээ бүр маш их хүмүүс ёстой саяны жишээ хэлдгэр нөгөө найз өхнөөсөө саллаа. Найз залуугаасаа хөвгүүнээсээ саллаа. Тэр инглээ энэ инглээ гэл тэгэл тэр болгон дэр ингээл амар гоё ингээл ярилцаал байнга ярилцаал. Тэгээ би нойр хүрээд байгаа хэрнээ тэрийг ингээд сонсоод надад ингээд мессежээр ирэнгүүт тэрийг ингээд за манай тэр яг ингэж тэнгүүд одоо яг тэрийг ингээд чиний яг хийж байгаа тэр YouTube руу ингэж хилжүүлэнгүүт яг тэр л процесс явуулсан байгаа байхгүй. Тий. Төстэй яваа. Төстэй. Яг гэвэл YouTube дээр одоо зүгээр шууд платформоор ингээд амжуулаад мессежүүдээ ингээд авчдаг. А гэтэл би бүр гар утсаасаа нөгөө 33 10-аар ингээд мессеж авчаа шүү дээ. Тий. Тэгээд тэн дээрээс тэр ч одоогийн чат юм уу тий. Чат юм уу. Одоогийн чат бокс чинь одоо тэр утсаар явдаг шүү дээ. Чамд одоо шинэ ингээд YouTube ингээд маш олон ингээд сэтгэлүүд ирэнгүүт тэрийг бас ингээд шууд явж байгаа тохиолдолд чи бас тэрийг ингээд шууд тэрийг харж уншаад тайлбаруудыг хэлж байгаа шүү дээ. Яг тэрнтэй ижлэх процесс бас болсон юм байна. Одоо чи стрим чинь бас тийм шүү дээ. Нэг хөтлөгчтэй л ийм одоо нөгөө FM-ийн хуучны нөгөө нэг утас муцаар залгаал яриад нэг яагаад гэдэг юм байдаг шүү дээ. Одоо ч яг тэр чинь бүр хөгжөөд стрим дээр ч гэсэн бас нэг хаяа нэг үзэгчдийнхээ дунд тэмцээн мэмцэн асуулт хариултын ааха мааха явж яваад яг завхаж яриа тий. Тэгээ яг нэг FM чим шиг нэг зурагтай нэг нөгөө нэг тийм контент юм шиг тий хослуулсан. Тэгэхээр хондоо тэр ингээд мэдрэмжүүд нь өөрөө гоё байгаа тий. Тийм эерэг зүйлийг гэхдээ хүн ингээд дотроо ингээд нэг юм уудлаад онгоолгоо тэр нэг зарим зүйлүүд ингээд нэг уудлцахаар гоё мэдрэмж авдаг шүү дээ тий. Одоо яг тийм мэдрэмжүүд авч байна. Тий, ер нь авж байгаа. Би ч нөгөө яг энийг одоо тэр ярилцлагыг хийгээд байгаа шалтгаан яг одоо өөрөөсөө олсон гэх юм уу. Би ч ингээд жоохон дотгош байгаа ингээд бүгээл тэр өөрөө Волейбол бас тэр үгүйсээ ер нь нэлийн тийм дууга татгшаага байсан тийм. Ер нь анзаарсан. Нэг тийм нээлттэй ч нэг жоохон ер нь амьдрал дээр жоохон интро авах нэлийн энэ зүүн олон үнэтэй газар жоохон тохгүй санагдаад байдаг. Тэгэл яг тэрийг ч гэсэн одоо тэрийгээ жоохон эвдэх гээл бас стрим дээр ингээл тэрийг тайлбарлаж өгөөл. Тэг нэг өмнө өөрийнхөө асуудлыг одоо нэг шийдэж чадах хэрнээ шийдэхийг зоригддог юм шиг санагдсан. Одоо ингээд жишээ нь би ингээд нойргүй ингээл унтаж чадахгүй байх уу юу шүү дээ. Тэр үед ингээд нойргүүдээ унтаж чадахгүй байгаадаа шаналаад байдаг гэсэн юм. Тэгсэн чинь тэр чинь ингээд одоо нөө перспектив юм шиг байна. Одоо яг сүүл би нэг тийм юм арс. Хүний ер нь амьдралын одоо энэ шийдвэрүүдээ ингээд өөрийнх нь гаргаж байгаа үйлүүд бүгд 90% перспектив 10% реакшн гэж ер нь харсан. Тэгээ ягаад тэгэхээр хүн яг харах өнцгөөсөө харах юм бол тэрийг арай өөрөөр ингэж одоо бий болгож чадхаар юм уу те. Одоо би тэн дээр зөвхөн тэр муудлыг хараад байх те. Унтахгүй байгаагийнхаа цэцгэсэн гээл шаналал эсрэгээрээ зүгээр яагаад хөдөлгөө хийгээд те өөрийгөө ядраа зүгээр яг ингээд энгийн амьдралаар ингээд зүгээр энгийн унталтаар унтчих болохгүй гэж те. Амар энгийн юмыг ингээд өөрийгөө стресстүүлээ шаналал гэдэг гэсэн байдаг. Одоо яг тиймэрхүү зөндөө болон юм шалтгаанууд одоо жишээ нь байгаа шүү дээ. Тэр үед одоо нөгөө тоо хардаг байсан үе ч юм уу. Стрим хийсэн чинь өчигдөр 300 үзсэн. Өнөөдөр 70 үзээд эхлэнгүүд шаналж манлаа те. Яагаад намайг 70 би тийм инээдгүй өгчтэй хийхгүй байгаа юм бах та. Би сайн тоглохгүй байгаа юм бах та. Тэгэл яг тэрийг засах юм тэгэл тэр тоонд учир биш байхгүй те. Чанарт л учир байсан байхгүй.
тэр чанартай гоё юм ижих 70 хүн үзсэн байвал тэгэл тэр 70 хүнд гоё ихгүй. Заавал тэрийг нэг 300 3000 хүнд үзүүлэх гээд байгаа биш байсан байгаад байгаа. Тэгээ ер нь ингээд зарим зүйлсийг бас ер нь хүний харах өнцөг юм байна. Бодлын бас нэг перспективээ өөрчилж нэг үзээд дахиад нэг харах юм бол нэг стресстэй шаналаад байхаар юмнууд бас их цөөхөн байд юм байна гэж бас харсан. Одоо дөнгөж яг ингээ эхэлж явах үед одоо нөгөө цахим орчинд их хүмүүс байна, цагийг өнгөрөөж ингээд ярьж байгаагаар нөгөө сайн муу хоёр хослоод ирэхээр юу гэдгийг бүр үнэхээр хүнийг бас нэг юм хэлэхгүйгээр их тийм дарамжлаг тийм комментуудыг ер нь уншаад тэрийг анх ерөн сэтгэл эмзэглэж ийв. Амар хямарч үздэг. Нөгөө нэг амар гоё юм, амар өөрийгөө хийж байгаа юм амар өндрөөс харцсан. Амар гоё юм bijлээ тест. Гоё тайлбар хийж ин да. Гээл ингээл коммент харангуйтай амар харааж мараагаал тийм айгу муухай юмнууд тийм би бас энийг ярих гэж бодсон яг. Одоо за монголчууд тэр чигтээ биш л дээ. Гэхдээ ер нь хүмүүс нэгэндээ сайхан үг хэлж чаддгүй юм байлээ. Гоё сайхан үг хэлж чаддаггүй юм байл. Одоо бид нар японочдыг гайхаад байдаг ч тийм яагаад нөгөө баярлаа, баяртай тийм мөргөөд байгаа тийм тэр чинь нэг яг цэвэр хүмүүжил юм шиг санагдсан надад. Монголчууд ч гэсэн нэгэндээ сайхан үг хэлж чаддгүй юм байна. Би ч гэсэн сүүлийн стрим дээр яг энийг амар хэрж байгаа. Хэрвээ нэг хөөрхөн харагдвал хөөрхөн байна гэж хэлчих те. Шууд. Тий. Тэгээ гоё хоол хийсэн байвал гоё байна. Тэгэл яг нэм муухай өсөн ч хамаагүй тэр үнд гоё үг хэлэх юм бол тэгээд гэрэлтэл гоё болчих юм. Амар энгийн юмнууд тах. Тэнгүүд яг одоо тэр нөгөө муухай юм яриад байгаа хүмүүс, муухай юм бичээд байгаа хүмүүс ерөөсөө эзэж гоё тийм сайхан үгсийг хин нэгнээс сонсож байгаа юм шиг санагдсан. Тэгээд нөө тэр чинь нэг талаараа дутуугийн комплекс болоод ингээд өөрөөс нь гоё юм, өөрөөс нь царайлаг, өөрөөс нь гоё өстөн байх юм бол гэж муулж, муухай биччихийж гэж доторх одоо өөрсдийнхөө эгог тийж идэг ч юм уу те. Яг тийм санагдсан. Тэгээд би ингээд сүүлийн үед ингээд бас нэг жижиг ингээд туршилтууд хийгээл гал. За. Ил хүнд гоё үг хэлж үзээл те. Тэгэл одоо гэртээч бай, гадуурч бай те. Одоо тэгээ зүгээр л нэг CUG-с зогсож байгаа эсвэл кофе шопд ажиллаж байгаа ингээд хүмүүс ихтэй одоо жижигхэн юмнууд ч тийм гоё үг хэлэх чинь сайн ажиллаж гоё ямар гоё кофе хийсэн бэ те. Өстө гоё кофе байлаа гэл. Тэгэл ингээ нэг яг ихний одоо хэсэгтээ жоохон кэрийн санагцсан л ингээ илчгээр нэг тийм нэг санагдаад бол. Тэгээ сүүл рүү ингээ дасчихж байгаа юм ч те гоё өвцтэй юм байна. Гоё бүр яасан гоё бүз өмссөн гэл. Тэгэл тэгж хилээлээс чинь тэгэл сүүл рүү ингээ дасал болол. Тэгээ яг тэр хүмүүс ч гэсэн амар гоё өөрчлөлт гарч байгаа юм гэл. Тэг жоохон хэцүү өдрийн ч гэсэн ингээ гоё зөвхөн ганцхан хоёрхан үгээр ингээд өөрчлөх боломжтой болчихж байгаа юм. Тэгэхээр ер нь бас одоо миний үеийн залуучууд ч бай. Ер нь те одоо ах эгч нар ч юм уу ер нь бас дүүнэр ч гэсэн ер нь үзчихвэл ер нь нэгэндээ гоё үг хэлээд хэвэл одоо тасах хэрэгтэй байх. Харин тийм тий. Танахаас ер нь дээшээ үеийнхээ ер нь жоохон тийм гоё сайхан үг сонсох талдаа ер нь жоохон тааруух юм шиг байлээ шүү дээ. Одоо манай үеийнхэн л та. Тэг яасан бэ гэсэн чи би зүгээр өөр дээр анзаардаг байхгүй юу? Яг нөгөө телевизэд. Гэхдээ одоо би нэг яг хоёр кейс ярив. Яг чамаа яг ярин дундаар гоё бодогдлаа. Нэг нь юу вэ гэхээр би нэг баярын өдөр ингээд гоё хослол өмсөд тэгээд нэг юм баярын спешиал дугаар хийж байгаа шүү дээ. Тэгээд шууд нэвтрүүлгээрээ. Тэгээд тэр баярын дугаар дээр ингээд гоё хувц өмсөд ирсэн чинь намайг ирэхээ ха та ямар гоё хувц өмссөн бэ гэдээ намайг хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь яах учраа олдгоо дасахгүй байгаа шүү. Би бүр гайхаад байгаа шүү. Энийг би өмнө өмсөжсэн шүү дээ гэж хэлэх гээд болдгоо. Тэгээ би дараа нь гэд ингээ өнгөрчдөг байхгүй юу. Инэмсэглээд. Тэгээ би дараа нь ингээ бодсон байхгүй юу. Яагаад ийм гоё сайхан зүгээр ингээ үгийг бусдадсан харамгүй хайрлах хэрэгтэй юм байна. Хэлэх ёстой юм байна. Нөгөө талаар би ингээд гоё сайхан юм байна шүү гэж хэлэхээр тэр хүнд зүгээр гоё яг харц руу нь гоё харж агаад баярлалаа гэж хэлэх сурах хэрэгтэй юм байна. Тий. Баярлалаа баяртайгаа бол бас. Одоо тэр чинь одоо энгийн л харин уул нь энгийн харилцан юм байхгүй. Тэнгүү чинь бүр хичээл бие барайл би гоё өмссөн мэн үү тийм үү энэ гэж бүр ингээд яахаа мэддэг үзээ бүр ингээд нэг юм сонин мэдрэмж аваад тэгээд би хэд хэд удаа авсныхаа дараа одоо ингээд ирэхээ чи ямар гоё цаг зүүцсэн гэдэг ч юм уу ярихээ чи яагаад ямар гоё тийм сорооч өмссөн юм бэ гэдэг ч юм уу тэгээ хэлэнгүүт л энэ альчуур чи ямар гоё юм бэ гэж хэлэхэд л тийм байна уу баярлаа яг ингээд гоё хариулаад сурчих хэрэгтэй юм билий. Тэгэхгүй энийг нөгөө төдийл нэг юм байнгын сонсч болдог. Яагаад вэ гэхээр би ингээд одоо хүмүүжлээ ингээд харангууд бидний үед болохоор ингээд юу яадаг санагдаад тийм нөгөө
магтаа сонсохоор энэ магтаа сонсох юм бол ер нь буруу замдуу орно шүү гэдэг үүднээс ерөөсөө нэг гой сайхан үгнүүдийг бие биендээ нэг юм хилдэггүй байсан юм шиг зүгээр надад. Тэсвэн уламжлалтын юм байгаад тах шүү. Тодорхой хэмжээгээр байгаад байна. Бүх хүнд биш ирнэ. Тодорхой хэмжээгээр юм нэг нөлөөлсөн ч юм уу те. Тэгээд тэрний дараа би жишээ нь ингээд нэг гоё кейс нь юу гэхээр ихэнх дандаа ингээд гоё үнэртэй ус зүрхтгээ гэд сонссон чинь одоо тэрийг сонсохоор би ингээд амар гоё мэдрэмж аваад тэгээд одоо би ингээд гадагшаа эдгээр ингээд явахаараа бүр ингээ хайж гой үнэртэй усууд чам үнэртэй усууд ингээ авч ирээд тэгээ тэрийг ингээ төрхөөл ингээл оронгоос чинь хүү хаанаас энэ үнэр гараад наа гэх төнгүүд л яг надаас гарах чинь тий тэнгүүд тэр хүний тэр гой сайхан гэж хэлэнгүүд би тэрэн дээр ингээ ач холбогдол өгж байгаа нь энэ яг үндсэн гой процесс нь гоё яваад байгаа тий хоёр талаа appreciate хийгдээд байна шүү дээ тэгээ өөр юу ч хийж болох байхгүй тий тэгэхээр ингээ ийм сайхан үгээр магтахаар тэр сайхан зүйлийг улам сайхан байлгахын төлөө тэр хүн хичээгээд байгаа процесс. Сая бол зүгээр жишээ нь үнэртэй ус гэж ярьлаа. Тэрнээс өөр их олон зүгээр зан чанар ч хийж болно шүү дээ. Тий. Одоо жишээ нь одоо миний рол модель бараг та байсан гэж харагдах байхгүй. За. Тэнгүүт одоо тэр e-спортын контент хийдсэн. Тэрийг ингээ хардсан. Таныг байдгийг мэдчихлээ шүү дээ. Дараа нь Монгол үз дээр та байдаг байхгүй. Аа. Тэгснээгээд Монгол үз чи өглөө хөтөлбөргээд өглөө гэлдэг контентын дээр ингээ та өглөө болгон байж идэг те. Тэнгүүт ингээл анзаараадсэн чи ер нь пүүх цаа. Ах шиг л болчихвол одоо ихний ээлжинд болчихлоо одоо гэж боддог тест цаг барьдаг өндөртэй гоё классик хувцалттай хөтлөлт хийдэг. Би ч өөрөө ч гэсэн бас хөтлөгч болох сонирхолтой байж байдаг үстэй. Ингээ харахад одоо тухайд ч гэсэн ингээд бас одоо зөндөө ингээд харж байгаа шүү дээ. Тэнгүүд нэг байгуулга юм чи. Нэг юм амар хүндлэгчтэй үнтэйгээ таарсан шиг баг ингээ мөхий зөхөж нэг гээд. Тэгээд яг тийм л байсан яг. Тэгэл энэ үн шиг бас одоо ихний ээлжинд гоё бие зүг авч явдаг болох чинь. Одоо миний зорилго юм байна гэл. Тэгэл ер нь одоо ингээл баг багаар өстө нэг нас нэмэхэд л нэг юм мэдээл яваад байгаа. Яг тийм шүү дээ. Үнэн. Тэр бол яста үнэн. Тэгээ нийгэм чи өөрөө бас ингээ өөрчлөгдөд байна л та. Тий. Ингээл хавсаал өөрчлөгдөөл бид нар одоо эзэн ингэж ийм их цахим орчинд байдаг гэсэн тий. Тэгээ цахим орчинд байгаагийнх яг ийм сөрөг муу тал болон сайн талуудыг бүгдийг ингээд аль аль талаас нь хараад байгаа учраас тий. За маш их баярлалаа. Надаас тэгвэл ямар ч тодорхой хэмжээгээр ингээд нэг ийм тэр үлгэр дүрэлийг бас ингээд авсан бол маш их баярлалаа. Нөлөөлж чадсандаа их таатай. Тэглэх хавс. Одоо бас ер нь яриадууд нэг өглөө хөтөлбөр хөтөлсөн байж байгааг үгүйс өгсөн. Магадгүй л ах гэдэг. Гоё шүү ер нь өглөө эрт сэрээд те. Тэгээ бусдад ингээд гоё. Чиний анх хийжсэн зүйл зүйлчлэг тэр яваад байгаа байхгүй юу? Ийм танин мэдэх хүн талын тухайн салбарынхаа ингээд мэдээллүүдийг өгдөг байна гэдэг бол. Тэгээ ер нь хүмүүс нэг талаараа миний анзаараад байгаагаар ийм урт зүйлийг бас нэг үзэж чадхаа болчиход юм тий. Тий одоо нөгөө Instagram-ээр reel анх чинь хүүхдүүдийг 30 секундээс илүү нэг дүрс харуулж чаддаг юм байна гэсэн. Одоо өөртөө 10 секундын нэг дүрс харж чадгаа болчихлоо шүү дээ. Эсэргээрээ тий. Эсэргээрээ. Тэгээ тэрийгээс дагаад нөгөө контентны 90 үе өөрчлөгдөж чинь хүүхэлдэйн киноны үе гээл нөгөө бид нар тааруулж юм их гээл. Бас тэрийгээ дагаад бас тэмцэж байгаа хүмүүс ч их байх шиг байна те. Хүүхдүүдийг нэг юмд нь яаж доктортой суудаг болохын тулд одоо тэр reel mealтэй эсхийг одоо хойрох ч гэдэг юм уу. Тэгээд одоо мэдгүй би бас өөрийгөө өөрөө ч гэсэн бас хүүхдэрээ байгаа. Нэмээ хоёр хүүхэдтэй. Тэгээд нөгөө хоёроо ингээл хянахын өөрийгөө ч хянах гал одоо бүхнийг хянах. Тэгээ аав нь өөрөө стример тий. Аав нь өөрөө стример YouTube хоёр талдаа нэг хянах гал үзээ. Танай гэрийн орчинд бол одоо юу гэдэг ёстой жинхэнэ нөгөө нэг тоглож болох бүхэл юм байгаа шүү дээ ер нь. Гэрт гайгүй. Харцангуй. Бас хүүхдүүд нэг амар том болоод яагаад бол нөгөө нэг арай харьцаж сураагүй л ямар ч тач нэг одоохондоо нэг iPad мэд тиймэрхүү юм дээр яг нь хүүхдүүдийн шин чанар айгүй урдан гараад ирсэн бэл нэг 4-5 үрээл үзэж байгаа юмар нь юун дуртайг ингээ хянчиж болж болохоор болцсон гэх юм уу. Тэнгүүд маа том ингээ нэг тийм инженерчлэн юмд амар хоббитой. Угсардаг одоо нэг машин ингэж угсардаг тоглоом бүр ингээ моторын салгаж малгай залгаад улаандаа гэдэг нэг тиймэрхүү юмнууд амар их тоглоод. Тэрийг л гисэн дагаад яг адилхан тоглоом аваад өчгөнгүүд яг ингээл. Яг би нууцыг айгу буруу гэж боддог гэсэн нууц харуулах нь. Тэгсэн чинь бас нөгөө талаасаа бас зөвч юм шиг санагдал. Тэрэн дотроо тэмцэлтэй л одоо явж л байдаг. Тэр нэг юм хэмжээ байх ёстой юм шиг байгаа тий. Хил хязгаартай тий. За тэндээс хитэрч нэх болохгүй. Гэхдээ тэндээс нөгөө авах мэдээ яг л ирээдүйн нүгөөсөө технологи юм чи. Тий. Ирээдүйн тэнд байхад одоо би энийг хориод явах хэрэгтэй. Гэхдээ яг нөгөө юу л яах юм шиг цагаарч гэдэг юм уу тий. Нөгөө нэг хүүхдийн горим мөрмийн одоо итгэжүүлэх одоо YouTube юунууд чинь бүгд бас тийм одоо тустай горимтой болсон kids гэдэг тий. Тэрнгээр нь л үзүүлсэн нь ер нь зөв юм байлаа л гэж. Гэтэ нэрээ би бас сүүлд анзаарсан чинь энэ хүүхдүүдэд залуу аав ээж нар их одоо юуныхан бөөмөд нөгөө
Хүүхдүүдийн анхаарахаа болсноос болоод хүүхдүүд ер нь их буруу юмд жоох яагаад гэх шиг байна. Сүүлдээ фэйсбүүкээр амар мэдээлүүд яваад шүү дээ. Гос урнаас хүүхд төлхөө унгаачих юм. Харин тийм. Тоглоомын талбай дээр ийм карамбитийн хутга авчирсан. Нэгнийхээ гар марлуу ингээд зоож моцсон тохиолдол. Яг энэ хүүхдүүдийн хүүхдүүдийн дунд амар их гараал. Тэгэхээр нэг тоглоомын талбай дээр зогсож ангууд тэгэл бүр жоох хүүхдүүдийн хамнаас амар үг гарах юм. Үг гараад яа. Одоо энийг бас имзэглэмэг тий хаяа бас жоох хэцүү л байдаг. Энэ талаар нөлөөлж болох хүмүүс нь бол бас тодорхой хэмжээний одоо бидний салбар байх гэж тий. Дийлэнх нь. Тэгээд одоо ялангуяа YouTube дэх залуучууд маань их цаг хугацаа өнгөрөөж байгаа. Чиний контентуудыг үзнэ. Хан бас ингээд YouTube л бас орж ирж байна. Тэгэхээр бас энийг яаж хязгаарлах вэ гэдэг. Чадхаараа нөлөөлөе тий. Чадхаараа бас нөлөөлөе. Хүүг залуучуудаа бас яг тэр нэг талаараа нэг эцэг эхчүүдийн бас анхаарал болон тэр үг хэлж байгаа хэллэгүүдийн цамаас нэг талаараа анхаарах хэрэгтэй юм шиг байна тий. За хоёулаа өстө ярьсаар хагаад нэлээд удаа ярилцлаа. Тэгээ ярилцаад их таатай байна. Тэгээ Lexor-тойгоо бүр эн чинь бас их олон жилийн өмнө ингээд Volume Plus тэгээ би Монгол хэлс тэгэхээр чинь энэ хоёр чинь ингээд арга 10 жилийн одоо өмнө гэсэн үг шүү дээ тий. Тэгээ танилцаад ингээд явжсэн бол одоо тэрнээс хойш ютуберээ тэгээд одоо хийж байгаа зүйлдээ бүр маш амжилттай байгаа. Тэгээд үнэхээр хийж байгаа зүйлээр нь бас бахархдгийг шүү. Бүх зүйлд нь амжилт хүсье. Магадгүй хэлэг үлдсэн зүйл байл яг энэ цаг үучид нээлттэй шүү микрофон. Төрөөнийхээ гайл хэлээ. Нэгэндээ гой сайхан үг гэлээ. Тэгээд нэгэндээ гой сайхан үг гэлц хурыг. Тэгээд бас юмыг бас арай өөр өнцгөөс нь харъя те. Ер нь битгий нэг стресс цэцгээрээ л хиттэй. Үсэл стресстэй оронд амьдарч. Тэгэхээр ер нь харцсангүй бага стрессхийг санал болгоё. Тэгэлгүй яах вэ те. Маш их баярлалаа. Тэгээд ирээдүйд мэдээж маш том тайлбарууд олон улсын чанартай тэгээ их орныхаа баг тамирчдыг ингэж дэмжиж сурчилж байгаа. Тэгээ их олон зүйлүүдэд бас ингээд тодорхой хэмжээгээр ингээд нөлөө үзүүлж байгаа. Сая сүүлийн тэр нөгөө гоё өөртөө төрсэн алдаа дутагдал болон те туршлагуудаа ингээд бусдаа хуваалцаж бусдын бас ийм алдаа дутагдлыг бусдад хэлж тэр ингээд засаж залруулахад нь бас ингээд нөлөө үзүүлж байгаад нь үнэхээр их одоо бахархалтай байна. Тэгээ энэ зүйлүүдэд нь бас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За ингээд үзэгч сонсогч та бүхэнтэйгээ бид Lexor-той та бүхнийг уулзууллаа. Энд контент бүтээгч, за стример, ютубер тэгээд бас e-sport мэргэжлийн тайлбарлагч Тэмүүлэнтэйгээ та бүхнийгээ инхүү уулзууллаа. Тэгээд дараагийн дугаараар эргүү уулзлаа. Баяртай. Тэгээ манай одоо Lexor-ын хэлсэн урайгаар бие биентэйгээ гоё эерэг, стресс багтаа амьдарцгаая. Тэгээ бас түрүү бас хэлсэн subscribe, like дарахаа бас мартуузай. Дараагийн дугаараар уулзъя. Тэр баяртай.